За, сайн байцгаана уу сонсогчдоо. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За, бүтээрээ сайхан тусч гин үү? Сайхан зам болж гин үү? Сайхан хууртай зам болж гинөө. Сонгуульд басаад одоо наадам болох гээд. За. Хүмүүс одоо сонгол Монголоо өгөөд тавшир цагаад бүх одоо ингээд хэвийн амьдралд орцгоё. Тэгээд бас номоо уншицгаая. Тэр бас энэ удаад маш сонирхолтой ном сонгож авсан байгаа. Яг ингээд сонгуульд хөөд эхлэнгүүт хүмүүс нүүхүү үлдэхүү гэж тэгдэг шүү дээ. Сонгуулийн үр дүнгээс хамааран одоо залуучууд гадагшаага явах уу, явахгүй юу, шилжих үү, Монголдоо суурших уу, яах уу гэх тиймэрхүү яриа их гардаг. Тэгээд энэ яриатай бас уялдуулаад цагаач хүний талаар бичсэн 23 онд бас бестселлер болж байсан. Маш сонирхолтой ийм номыг сонгож авсан байгаа. Тэгээ номын манер болохоор Viver Dreamers гэдэг ном байгаа. Яг тийм монголоор бол бид нар бол одоо мөрөөдөлтэй хүмүүсээс юм аа, мөрөөдөгчд байсан юм аа гэсэн ярьтай. Тэгээд цагаачлагчтай Америкт, Канадад ирсэн цагаалагчдын тухай тийм ном байна. Тийм дэгийн маа сонгож авсан яг л ийм сонирхолтой ном сонгож авсан байна гэж бодож байлаа. Номын зохиогч болохоор Samuel Yu гэдэг. Би бол нэг мэдтгүй байсан. Энэ номыг уншаад мэддэг болсон. Нөгөө Marvel-ийн баатруудын нэг юм бэлээ. 2021 онд гарсан Shang-Chi гэдэг шинэ Marvel-ийн баатрын гол дүрийг бүтээсэн. Одоо Marvel-ийн анхны Аз баатар гэсэн үг шүү дээ. Ийм хүн юм бэлээ. Тэгээд Канад иргэншилтэй гэсэн мөрчлөө Холливуудад ингээд сүүлийн үед нэлээд од болж байгаа алдартай болж байгаа ийм хүний одоо 22 онд гаргасан маш сонирхолтой ном байна. Тэгээд хамгийн сүүлийн энэ хүний бүтээл гэх юм бол нэг Барби кинон дээр ялангуяа олон хүмүүс мэддэг нь болохоор Барби кинон дээр Кен гээд Аз залуу байдаг дээ. Аз Кенийн дүрийг бүтээсэн. Тэрүүгээр нь бас сайн мэдэх байх. За тэгээд ном дээр угаас яриад явбал бас өөр кинон дээр бас тоглож ирсэн юм билээ. Тийм сая бас нөгөө 24 онд хаа Jennifer Lopez-тэй нэг кино тоглосон юм билээ. За. Түүд бод ерөөсө карьерийн зүгээр цөм явж байгаа шүү дээ одоо тий. Карьерийнхаа одоо хамгийн оргил үедээ тэг ингээл яг ирчээ аваад явж байгаа үе дээрээ энэ номоо гаргасан байгаа. Тэгээд хүмүүс аягуулсан асуусан байна л да. Ягаад ч ингээл хамгийн том Холливуудын эхнийхээ ролыг авангуутаал ингээд шууд ном гаргаад байгаа бэ те. Одоо хүмүүс чинь нэлээ алдартай усныхаа дараа ном гаргадаг гэтэл чи чинь дүнгэж ингээл алдрын оргил гаруугүй юу гэл тэгсэн чинь өөрөө тайлбарлахтаа болохоор үгүй энэ ном бол зөвхөн миний талаарх ном биш ээ. Намайг ийм амжилтанд хүрэхийн тулд аав ээж минь бүр хятад байхаасаа эхлээд Канадад цагаачлаад ямар амьдралыг үзэж туулсан тэр бүхнийг нь би ингээд хуваалцмаар байсан болохоор энэ номыг бичсэн юм аа гэж хариулсан байсан. За тэгээд ном руугаа орохоос өмнө бүгдээ уламжлалт ясаараа подкастын хоёрын хэв энддэг чиг дурдъя. Quality for your health, made in Germany. Denk Pharma таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. За, Denk Pharma-та баярлалаа. За тэгээд уламжлал ясаараа бүлгээр нь яриад явъя. Ерөнхийдөө 3 том хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд бид хоёр хуваагаад яриад явах болно. За, Act 1 эхний хэсэг дээр болохоор Samuel Yu маань хэрхэн бага насаа өнгөрүүлжсэн талаар гардаг л да. 1989 оны 4 сарын 19-нд төрсөн юм байна. За тэгээд хятадын нэг Harbin гэдэг хотод эхнийхээ 4 нас хагас хүртлээ болохоор эмээ өвдөө аавынхаа талын эмээ өвөө дээрээ өссөн байдаг. Аав нь болохоор Сэмүг 8 сартай байхад нь Канадын Queen их сургуулийн докторийн програмд тэнцээд ингээд гэр бүлээ орхиод төрлөө сурахаар явсан. Тэгээд жилийн дараа ээжийг нь татсан. Тэгээд Сэмүг болохоор 4 нас хагастай байхад нь Канадад авчирч ирсэн байна. За тэгээд Сэмү болохоор ер нь аав ээжтэйгээ эхний 4 жил байгаагүй ч гэсэн өвөө эмээгээсээ бол маш хайрыг мэдэрч өссөн. Тэгээд өвөө нь болохоор их сургуулийн физикийн профессор байсан. Эмээ нь тэтгэвртэй гарсан ийм хүүхдийн эмч байсан. За тэгээд өвөөгөөсөө болохоор одоо англи хэлний анхны үгнүүдээ сурсан тий ингээд хүмүүжлийг бас олж авсан ширээн тенс заадаг ч юм уу тий шатар заадаг ч юм янз бүрийн л одоо нөгөө нэг бага наснаас нь тий оюухаа нэг хөгжүүлж болох зүйлүүдийг заадаг байсан. Тэгээ хамгийн чухал нь одоо бусдад зүй зохистой харьцах тэгээд амлсан бол хэлсэн амандаа хүрдэг байх гэдэг тийм амьдралын чухал хичээлүүдийг өвөөгөөсөө сурсан гэж дурсаж ярьсан байдаг.
За тэгээд Симу маань багтаа бол бас нэлээд хөдөлгөөнтэй жоохон зөрүүдтэй төхөр байсан юм байна л да. Тэгээ нэг удаа өвөө нь одоо 4 нас 3 настай хүүхдүүдийн л гаргадаг зан шүү дээ. Дэлгүүрт очиод ингээд би юм ахуулна гэд шалан дээр тэрийгээд уйлаад одоо хитчдэг. Тэнгүүт нөгөө нь дэлгүүр явахаа өмнө ингээд хойлоо суугаад за Симу минь хүн нэгэндээ амлах хамлалт гэдэг бол маш чухал байдаг. Хэрвээ чи ингээд дэлгүүрт очиод дахиад тийм зан гаргах юм бол би чамайг дахиж дагуулж авч чадахгүй. Тэгэхээр чи ингээд амлаж гин үү, төвчөртэй байна гэж амлаж гин үү гэдгсэн 4 настай Симу болохоор за би амлаж гинэ гэд тэр үед ингээд анх удаа хүнд амлсан амлалтаа гэд биелүүл ямар чухал вэ гэдэг тэр амьдралынхаа хичээлийг өвгөрөө заалгаж байсан гэж дурсан байна. Аав ээжийнхаа бага насыг ингээд дурсаж эхэлдэг. За аав нь болохоор Симугийн аав нь болохоор 1960 онд төрсэн хүн байдаг. Тэгээд 1960 онд чинь нөгөө Мао Цзэдун Хятадыг нэгтгэсэн тий. Тэгээд нөгөө аж үйлдвэрийн хувьсгал, соёлын хувьсгал хийн гэд яг явчихсан үе байгаад байгаа. Тэгээд энэ үед бол ажилчин ангиудыг нэлээд ихээр нь бий болгоод тэгээд Хятадыг ер нь бол экспортлогч орон болгоно гэд Мао Цзэдун зорьсон. Тэгээд энийхээ хүрээнд одоо маш их тариа будааг гадагшаа экспортлохыг хичээж тий. Эсвэргээрээ арт иргэдтэй бол маш бага нөөц үлдээжсэн. Тэгэхээр 1960 онд бол Хятад бол нэлээд юм өсөглөнд нэрвэгдсэн арт түмний амьдрал хэцүү байсан юм байна л да. Симугийн одоо аавынх нь аав нь буюу өвөө нь тий ингээд зах дээрээс ногооны хаягдлууд ингэж олж ирж гэр бүлэд хичээдэг байсан. Хичнээн нөгөө их сургуулийн профессор ч гэсэн тухайн үед ч ажилчин анги илүү чухал байсан болохоор им сэхэтэн гэдгээсээ болж бас гадуурхагддаг. Гэрээ хорионд байдаг гэсэн ч гэсэн хүүхдтэй болохоор ингээд хичээлээ гэрээрээ заагаад тий ингээд өөрийнхөө бас мэрэгжлийг шинжлэх ухаанд дурсан тэр шинж чанарыг бас хүүдээ зааж өгч ирсэн юм байна. Тэгэхээр Симугийн аав нь бол багаасаа өөрийнхөө ааваас суралцаад бас нэлээд шинжлэх ухаанд дүртэй сайн болж өссөн юм байна. За тэгээд Мао Цзэдуны яг энэ бодлогын хүрээнд нь их сургуулиуд байхгүй болсон юм байна. Тухайн үед их сургуулиуд хаалгаа бариад эстэй шалгалт конкурс гэдэг зүйл бас байхгүй болчихсон юм байна. Одоо 10 жилийн сургуулиудын хичээллэх цаг нь бас 50% багассан гэдэг чинь бас нэлээд бага цагаар хичээлдэг. Ер нь л илүү тариа ногоогоо тарьж те ингээд үйлдвэрлэл явуулах гэдэгт ач холбогдол өгч эсвэргээрээ эрдэм ном сурах гэдэг ч юм уу те дээд боловсрол гэдэг зүйлд бол нэлээд ач холбогдол бага өгчсэн ийм үе байсан юм байна. За тэгээ 1976 онд Мао Цзэдун нас бараад дараагийнхан залгамжлагч гарч ирэхтэй болохоор буцаагаад их сургуулиудыг сэргээсэн, буцаагаад конкурсыг бий болгосон. Тэгэнгүүтээ за одоо энэ конкурст төгсөх ангийн сурагчид биш сүүлийн 10 жилээ төгссөн хүмүүс бүгд конкурстэж болно гэдэг тийм шийдвэр гаргасан юм байна. Тэгээд тэрнийх нь хүрээнд Хятадын бүр өнцөг булан бүрээс 5 сая орчим хүн конкурс өгсөн. Гэхдээ тэр 5 сая нь бас нэлээд шигшигдэж тийм ингээд конкурс өгөх чанстай хүмүүсийг шигшиж бас шалгалт төгөлжсөн юм байна. За тэгээ Симугийн аавынх нь л хувьд гэхэд жишээлбэл сургууль даяараа тий өчнөө 100 сурагчдаас зөвхөн 8 сурагчийг л шалгаад за энэ 8 бол конкурс өгөх чанстай 8 байна. Энэ 8-ыг бэлтгийа гэд тэгээд бэлтжижсэн юм байна. Тэгээд аав наазаар конкурстэй тэнцээд улс орон даяар нэг 4-5% конкурс тэнцүүлж хахад бол аав нь тэр цөөхөн хувьд нь багтаад Бээжингийн Жавтон их сургуулийн инженерийн ангид тэнцээд орж исэн юм байна. За ээжийнх нь хувьд Симугийн ээжийнх нь хувьд гэвэл аавтай нь бол тис ондоо одоо айл төссөн. Одоо Симугийн ээж бол айлын том байсан. Симугийн аав бол айлын бага те ингээд ээж аавтай нэлээ ирэх ер нь нэлээ их дураараа чөлөөд өссөн бол Симугийн ээж болохоор айлын том доороо 2 дүүтэй. Аав нь болохоор юм инженер хүн байсан юм байна. За тэгээд дүүнрээ хардаг, одоо гэр оронд мөнгө төгрөг нэлээд хүрэлцээгүй байсан болохоор юм уранхай гуталтайгаа сургуультай явдаг, хизээч шинэ харандаа хэрглэж үзээгүй юм байсан юм байна. Гисэн ч гэсэн ангидаа бол хамгийн мундаг сурлагатай. Тэгэл шалгалт болгон дээр дандаа нэгт ордог. Ангийнх нь шалгалтын дүн гарахаар хин хоёрт орсон байна вэ л гэж хардаг. Ягаад гэвэл нэг тугаасаа л Симугийн ээж дандаа ордог гэсэн гэж байгаа байхгүй. За тэгээд Симугийн ээж нь
10 жилээ төгсөх болсон чинь тухайн үед болохоор айл болгоноос нэг хүүхдээ хөдөө тариан талбай руу эсвэл үйлдвэрлэл рүү явуулж улс орныхоо нөгөө нэг экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулах гэдэг тийм албан шаардлага байсан юм байна. Тэгээд тэрнийхээ хүрээнд ингээд ээж нь явуулах болсон. Сургуулийнхын захирал болон багш нар нь энэ хүүхэд бол маш мундаг хүүхдээ, гоцхуантай хүүхдээ, энэ хүүхдийг л явуулж болохгүй, сургуультаа бид нэр авч үлдээд туслах багш болгоё энэ төр гээд нэлээд их сургуулийнхын зүгээс Сэмүгийн ээжийг авч үлдэхийг хичээсэн боловч яалтчгүй ингээд хэрвээ Сэмүгийн ээж явахгүй бол дүүнраас нь явах болчих гээд байсан. Тэгээд айлын том охин тэр хариуцлагыг хүлээгээд явдаг. За тэгээд гэрээс нь олон мянган километрийн хол зайтай газар 3 автобустай амжиж бүтэн цаг уулан дээр ингэж авирч очдог. Тэр газар тариан талбайд очиж ажиллаж эхэлсэн. Бүтэн 2 жил ажилласан. Өдөр болгон 16-аас 18 цаг ажилладаг. Өглөө үүрээр босоод өдрийн цайны цагаас босоод бүх үед ажилладаг. Халуун наранд ингээд ногоо тарьдаг тийм ажил хийжсэн. За тэгээд 2 жилийн дараа гэртээ ингээд чөлөө аваад ирэхэд нь бол Сэмүгийн ээжийг аав ээж нь таниаг өгсөн. Бүр ингээд наранд наршсан тий булчин шүрмөстэй бүр ингээд. За тэгээд Сэмүгийн ээж болохоор угаасаа маш тийм гүргэр заавал зорилгодоо хүрдэг тийм хүмүүс юм болохоор тухайн үед болохоор сайн ярьсан нөгөө 1976 онд тэр тариан талбай дээр ажиллаад 2 жил болж байхад нь конкурс өгч болно гэдэг шийдвэр гараад тариан талбай дээр ажиллаж исэн ч гэсэн конкурс өгч болох боломжтой болсон. Гэхдээ мэдээж хэрэг конкурсд бэлдэх ямарч тусад нь чөлөө мөлөөгөөгүй. Тэгээ Сэмүгийн ээж болохоор тариан талбайгаасаа ирээл 10 цагаас гэрэл унтардаг. Гэрэл унтарсан ч гэсэн ингээл хүнжил дотроо ороод хүнжлөөр толгоо бүтээгээл гарч идэнд шалгалтандаа бэлцээр байгаад тэнцдэг. За тэгтээ тэнцэх тэр зам бол ерөөсөө дардсан байгаагүй. Цуг тариан талбай дээр ажиллаж исэн хүмүүс бол байнга шоолол энэ одоо тэнцэнэ гэж юугаа яриад юм бэ? Бидэрт ямар ч бэлдэх цаг байхгүй те ингээд 10 жилээ төгсчөөд 2 жил болж байхад ингээл маш их гадуурхаж шоолдог байсан. За тэгээд яг тэр конкурсынхын өдөр нь бол Сэмүгийн аав зүгээр сайхан автобусаараа инээж чанаагаал конкурсанд очсон бол Сэмүгийн ээж бол өвлийн хүүтэнд 12 сард трактор дээр ингээд суугаад шалгалтандаа 15 минут хоцорч ороод гар нь ингээд хөлтцөд салганцсан. Тэгээд ингээд за би ингээд амьдрал нэг л олдох боломжоо алдчихлаа гэд уйлаад тэгээд уйлсан ч гэсэн нулимсаа залхиад шүдээ зугаад уруулаа тас хазаад ингэж бас конкурстаа тэнцэжсэн юм байна. За тэгээд Сэмүгийн аавтай адилхан Бээжингийн Жавтон их сургуулийн бас инженерийн ангид тэнцээд орж исэн юм байна. За тэгээд тэр инженерийн ангид нь болохоор улс орон даяар одоо 34 хүн сонгож авсан 17-оос 30 насны хамгийн мундаг толгойтой одоо инженерээр сурах боломжтой ийм хүмүүс цугсан байсан. За тэгэл энэ хүмүүс чинь үнэхээр сурахын төлөө тэр сурах үйлийг бол маш их ач холбогдол өгч энд одоо олон хэцүү бэрхшээлийг давж ирсэн болохоор бүр ингээд өдөр шөнөгүй хичээл хийдгсэн гэж байгаа байхгүй. Тэгээ сургуулийнхын зүгээс нөгөө шүн өдөргөө хичээлээ хийгээд ахаар нь ийм буруу амьдралын хэв маягт орж ийн гэж санаа зовоод дотор байрныхын гэрлийг 9 цаг 30 минутанд унтрааж албатлагаар одоо ингэж хичээлээ хийхийн зогсоодог байсан гэж байгаа. Гисэн ч гэсэн ингээд нууцаар хичээл хийдэг тийм бүлгэн бол байсаар байсан гэж байгаа. За тэгэж бүр хичээл хийдэг байсан нэ. За тэгээд Сэмүгийн аав ээж хоёр болохоор энэ 4-р курстээ ороод нэг 3 сарын прожектын дээр төсөл дээр цугтаа ажилласнаар ер нь бол дотносож одоо сургуулаа төгсөөд нэг нь ээж нь болохоор Бээжинд үлдээд нэг компанид ажилд орсон бол аав нь үргэлжлүүлээд магистра хийх гээд төрлөх хот болох Бээжингээс 2000 км-ийн зайтай Харбин хотод очиж магистра хийсэн. За тэгээ магистра төгсөх алдтаа энэ аав ээж хоёр нь гэрэлтэд батлуулаад Бээжинд хоёулаа ажиллаж эхэлсэн байгаамаа. Тэгээд хоёулаа бол карьертаа мундаг явж исэн. Ээж нь ажилдаа дуртай, аав нь ч гэсэн яг мөрөөдлийнхөө одоо агаарын тээврийн нис хонгоц бүтээх тийм салбарт ажиллаж исэн. Хоёулаа мундаг явж исэн. Одоо ихтэй элитүүд гэж тооцогддог байсан. Гэхдээ энэ хоёрт бол бас энэ нь хангалттай байгаагүй. Дандаа л ингээл дараагийнхаа одоо давааг ирмэлцдэг. Тэгээ өөртөө дандаа сорил бий болгодог хамгийн сайнаар хичээдэг хүмүүс болохоор
одоо дараагийнхаа зүйлийг бол Америк гэж зорьсон байгаа. Хоёлаа хойд Америк руу явж сурыг, доктор сурыг, магистр сурыг гэж ингэж хичээсэн байгаа. Үүнд нь болохоор энэ хоёртой цуг их сургуульд сурч байсан. Нэг найз нь Канадын Queen's их сургуульд одоо доктороо хийхээр болсон гэдгийг дуулгаснаар энэ хоёрт бол ийм мөрөөдөл бий болсон. За гэтээ нэг асуудал байсан. Тэр нь болохоор TOEFL байсан. Хоёулаа англи хэлнийг сайн байгаагүй. Гэхдээ аавынх нь англи хэл нь арай гайгүй байсан. Тэгэхээр за тэгвэл одоо аав нь ингээд англи хэлээ сайжруулад хойд Америк гэдэг нэг сургуулийн докторийн програмд очиод тэгээд ээжийг нь татаж аваачаад ээж нь магистртаа сураад тэгээд магадгүй ингээд гэр бүлээ аваач гэсэн тийм зорилго тавьсан юм байна. За тэгээд аав нь TOEFL-то бэлтгэхийн тулд яамнасаа дэмжлэг аваад гадаадад бас хэдэн сарын курс суугаад хэлээ сайжруулад тэг бас нэлээд гүрийж явсныхаа эцэст Америкийн хоёр их сургуулиас докторийн бүтэн тэтгэлэгтэй тэнцсэн урилга авч чадсан. Нэг нь болохоор New Jersey Institute of Technology, нөгөөх нь Аризонагийн их сургууль байсан. Тэгээд ранкаараа бас нэлээд чанараараа Аризонагийн их сургууль илүү байсан болохоор тэр сургуулийг сонгоод явсан байт юм байна. За тэгээд тухайн үедээ болохоор сургуультай тэнцчээд Бээжиндээ буцаж ирээд байж байхдаа болохоор СИМУ түрүү хэлсэн 1989 онд мэндэлсэн. СИМУ төрөө сарын дараа Америк руу Аризонагийн их сургууль руу явах шаардлагатай болсон байт юм байна. За тэгээд аав нь Аризонагийн их сургуульд ирээд тэг хамаг л нөгөө нэг цуглуулсан мөнгөө шавхаал онгоцныхоо билетийг аваад ирээл байр сав түрээслэл ингээд ганцаараа гүрийж үтсэн. Тэгээ нэг семестр хятад ресторанд ажиллангаа ингээд карманыхаа мөнгийг бас цуглуулангаа ингээд ажилласан ч гэсэн яг бол тэтгэлэг нь хангалттай биш байсан. Хичнээн одоо бүтэн тэтгэлэгтээ сурч исэн ч гэсэн цагийн ажил хийгээд тэгээд ээжийг нь санхүүгийн хувьд татаж аваачих юм ч боломжгүй байсан. Тийм болохоор дахиад өөр боломжууд хайж эхэлсэн. Тэр үед нь болохоор Queen's-ийн их сургуульд Канадад докторийнхоо зэргийг хамгаалж байгаа нөгөө найз нь дахиад ярьсан. Чи манай сургуульд хүрээд ирлээ. Манай сургууль стипend өгдөг штэ гэд. Тэгээд тэнд нь хүргэлтээ явуулсан, тэнцэж таарсан. Ээж нь болохоор 1991 онд СИМУ нэг ой гарантай байхад Канадад очисон байна. За тэгээ ээж нь очиход болохоор эхэндээ бол англи хэл нь ерөөс сайн байгаагүй. Тэгээд эхлээд бас л нөгөө TOEFL-ийн оног авахын тулд бас англи хэлээ сураад байж байхаа хажуугаар ресторанд аяг тав уугаач хийгээд ингээд бас л ингээл аав ээж хоёр нь стипендийн хооронд бас карманыхаа мөнгийг болоод амьдралаа залгуулах гал маш хичээсэн юм байна. За тэгээд ээж нь хичнээн ингээд англи хэл сурахад хэцүү байсан ч гэсэн нэг удаа өгөөд дундаад хоёр дахь удаага өгөөд бас хүссэн оноогоо аваад адилхан Queen's их сургуультай магистрийнхаа урилгыг авч чадсан юм байна. За тэгээд энэ хоёр маань одоо өөрсдийнхөө хүссэн эхнийхээ зорилгоодыг биелүүлснийхаа дараа 1993 онд СИМУг 4 нас хагастай байхад нь Канадад авчирхаар болсон юм байна. За тэгээд аав нь ганцаараа СИМУг хятад руу явж авчирдаг. За тэгээд гэртээ очихт нь бол СИМУ бол тухайн үед аав ээжийнхаа царайг огт харж байгаагүй, зургнаас харж исэн огт танихгүй хүн байгаад байгаа шүү дээ, тий. Ухаан орсноос хойш өвөө эмээ дээрэл өссөн хүн байгаад байгаа. Аавыгаа эрэхт нь бол одоо нэлээд бишүрхсэн байдалтай, тэгээд өвөө эмээгээсээ ингээд сална гэдэгтээ итгэж чадсан байдалтай тийм байсан. Тэр үед нь аав нь ээж рүү нэм захиа бичсэн байт юм байна л да. Тэр захиан дээр хүүгийнхаа талаар юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүүмэн юм өсөглөн том жоохон бондгордуу хүүхд байна. Өвөөгийнхөө үгэнд сайн ордгийн байна. Хүмүүжлэлтэй хүүхд байна. Ихаа бас ухаантай юм байна. Би ингээд тоо асуулаа. 5 дээр нэмэх нь 6, 5 дээр нэмэх нь 2 энтер гээд асуулаад тэгсэн чинь хуруугаа ашиглахгүй цээжээрээ бодож чадчихээн. Тэгээ 9 настай хүүхдийн эвлүүлдэг тоглоомыг эвлүүлчихдээ юм байна. Их ухаантай хүүхдээ. Гэтэ манай хүүхдэд нэг дутагдaltaй тал байна. Тэр нь бол ер нь нэг юм шүүмжлэл сонсох дурггүй, магтуулаад ах дуртай тийм нэг хүүхдээ байна гэж биччихсэн юм байна. За тэгээд аав нь СИМУг аваад Канадад ирснээр ээжтэй нь уулзсанаар эхний том бүлэгсэдэд дуустгаа. За дараагийн том бүлэгсэдэд буюу акт 3 дээр нь болохоор хамгийн том хэсэг дээр нь болохоор СИМУ Канадад яг эхэлснээрээ гардаг байгаа. За тэгээд онгоцны бодол дээр яг л нэг кинонд гардаг шиг тий одоо ингээд хэрвээ кино байсан бол Холливуудын кино байсан бол ингээд хэцүү амьдралыг аав ээжинд тулаад хүүхдээ Канадад авчраал тэгэл ингээд онгоцны бодол дээр ингээд гараал тэг хөгжим яваал ингээд гой гэрэл асаал гуруулаа гараа хөдөлтөл гарч байгаа юм шиг тийм зурагдлыг бол төсөөлж болохоор яг тийм айгуу гоё момент байсан. За гэхдээ бол Канадад ирээд мэдээж хамгийн ихний Канадад ирсэн
анхны бодол нь болохоор айгүй Канадад гоё юм байна гэж бодсон. Гэхдээ тийм амар байгаагүй. Яг үний эрэхтэй бол хамгийн анх эрэхтэй мэдээж тэр хиттийн жижигхэн тосгоноос ирсэн учраас гівгэд халуун устай болсон. Тэгэл хизээч хамаагүй халуун усаар усанд ордгийн гайхсан. Өмнө бол ус халаадаг байсан. Тэгээд ээж аваагаа шууд карантинаас ус гойжуулаад тэрийгээ зүгээр боцлохгүй ууж байгаад нүртэл ингээд амар гайхажсэн. Тийм зүйлүүд гарсан. Гэхдээ ингээд хэцүү байсан болохоор яг эхний нэг 2-7 хоног бол гоё байсан боловч аав ээжийн тухайн үед сургуулиас амралт авчихсан байсан учраас яг гуруулаа гэртээ байгаад их гоё байсан. Гэхдээ ажил буцаад нөгөөдөл чинь сургуультай орох бол сургуулийн хичээл нь эхлээд тэгээ ажиллаж эхлэхэд нь бол гэртээ ганцаараа үлдэх за тэрнээс гаднаас нөгөө нэг өдөр өнжүүлэхтэр Симүг бол өдөржингөө орхидог байсан. Тэгээд Симүгийн хувьд бол жижиггүй хөөхөд ерөөсөө хэл мэдэхгүй өдөржингөө тэнд байгаад өдөржингөө уйлдаг тийм хөөхт байсан гэдгийг өөрөө санаж байгаа. За тэгээд ээж нь бол маш өөрт нь ээж аав нь тийм 5 настай хүүхдэд ерөөхдөө ямар нэгэн хүлээлт тийм өндөр одоо хүлээлт хүүхдэд заавал амжилттай явах ёстой гэсэн тийм хүлээлт байгааг нь бол тэр 5 настай үеэс нь бол тавьж эхэлж байгааг нь мэдсэн. За тэрнийхээ нэг нь бол ээж нь бол өдөрт заавал 8 англи үг цээжлэх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээд нэг удаа орой байсан чи тэр бол анх удаа ээж нь өөрлөө нэгэж өөрийг нь загинсан өдөр байсан гэдгийг бүр маш тодор сандаг гэж байгаа. Тэгээд 8 үг цээжлэх хэрэгтэй байсан чинь 8 үгээ цээжлээгүй. За тэгээд ээж нь бүртээ амар чанга дуугаар загнал чи наад өгнүүдэд цээжлэх яахгүй юу байсан. Бүтэн өдөр байх цээжлээгүй. Наад үгээ дахиад 20 үг болгоно 20 удаа бич хэрвээ тэгээд цээжлээгүй байх юм бол чи хизээ унтах ч хамаагүй шинэ болтол суугаад хэдэн цаг суух намаагүй битэнэ саналаасаа басаарэ гэж амар загинжсэн. Тэгээд түүнээс хойш ер нь бол анх удаага аав ээжтэйгээ ингэж эрхэлж өсчихсэн гівгэнд ер нь бол би ээж аавдаа итгэл нь ер нь ингээд тэндээс эхлээд итгэж чадхаа байсан. Заавал юм хэрэгтэй байна гэдгийг зүйлийг анх удаага ингэж гарч ирсэн гэж байгаа. За тэгээд баг сургуульд орсон Симү. За тэгээд сургуульд орохдоо болохоор сургуульд орсон тэр үеэс нэглэл ингээл ер нь бол төрөнд хэлжсэн анх эрэхтэй бол жил хагасын өмнө эрэхтэй англи хэл огт мэдэхгүй ирсэн боловч сургуульд орчихдоо англи хэлний альтыг сайжирсан хэл мэддэг болсон. Тэг хурдан ойлгодог болсон. За тэгэл ер нь бол бүхэл хичээлүүд дээр бистэ онц хамгийн сайн нэгдүгээр бичигдэх тийм сурагч байсан. Жишээлбэл одоо математикийн хичээл байна, англи хэлний хичээл, биеийн таймер тэгэл Франц хэлний хичээл дээр хүртэл ер нь бол сургуулийнхаа хамгийн сонгодог сайн үед сурагч байж тараад тэгээд ер нь бол байнга л тийм одоо 7 хоногт хамгийн шилдэг сурагч гэж шалгаруулдаг гэсэн. Тэрэн дээр нь бол гардаг байсан юм байна л да. За тэгээд тэр үеэрээ өөр босод Канад найзуудтай болж ирсэн. Тэгээд бижсэн нэг Канад найзынх нь гэр бүл дээр анх удаага нөгөө нэг гэр бүлтэн зочлоод оройгоо л өдр ингээл идэл найзынхаа гэрт нь атсан чинь анх удаа тэрэн дээр гэр бүл гэдэг чинь ийм байд юм байна гэж гарч ирсэн юм. Тэрэн дээр бол ингээд бүгдээрээ хүүхдийнхаа дөнгөмөн гэрчлээ ямар сайн болж ийн өдрийг шилдэг ч юм уу те. Заавал нэг өөрийнх нь гэрт нь болохоор чи наач онц авсангүй бол болохгүй гэж загнуулдаг байсан бол Канад айлд очиад гэр бүлэдэг чинь ийм байд юм гэдгийг анх удаа тэнцээ байгаангд байхдаа харж байсан гэдгийг бичсэн байгаамаа. За тэгэл сургуульд орсон улам ингээд нэг аав ээж нь Симүг бүсдэл номер 1 сурагч байх хэрэгтэй гэдэг дээр нь бүр маш тийм хүлээлттэй байсан гэдэг нь улам хүчрхэгжижсэн. За тэрний нэг жишээ нь болохоор бүр ингээд аавда итгэлээ алдсан нэг тийм зүйл болсон юм байна л да. Тэр нь бол ингээд усан цэлтэн дээр чиний усан цэлтийнхаа хичээлээс аваад өнөөдөр хин хамгийн сайн усан цэлдэг вэ гэсэн чи би гэж хэлсэн юм байна л да. Тэгээ аав нь гайхаад анх удаа усан цэлтийг хичээлд явж байгаа хөвч нь сэлхүүдээ үннээ л дээ гэсэн чи яг үннээ л юм бол би бишээ манай ангийн хөвгт хамгийн сайн номер 1 усан цэлт юм а гэж хэлсэн. Тэгээд тэгсэн чи за сайн байна үннээсэн чи баярлаа гэд аав нь хэлэхэд нь өөрөө ол за би өстой худлаа хэлээгүй тэгээд үннээ л баярлаа гэж аавар хэлсэн гэ баярлажсэн бол та ээжд битээ хэлээрэй гэсэн чинь гэртээ хайрсан чи аав нь зүгээр өнөөдөр Симү худлаа ярьсан штэ надад тусан цэлдэг худлаа ярьсан гэд анхад худлаа ярьлаа гэж хэлсэн чинь ээж нь шууд үгийн ч зүрээгүй Симүг гаргаад гэрээсээ гаргаад гадна ингээд хаалгаа цаажлаа тэгээд нөгөө коридорт ингээд
гэрийнх нь гадаа коридорт ингээд зогсоодсон байсан гэж байгаа байхгүй юу. Тэгтэн бүр ингээд 15 минут зогссон боловч тэнцээ бол өөрт нь бол инста нэр мөнхийн үргэлжилсэн коридор зогсож байгаа юм би санагцсан. Тэгээ тэр үед нь бас ингээд хажуудлынхаа найлын хятад эмэгтэй ирснэ. Ягаад чи ингээд гадаа зогсож зүгээрөө гэл уйлж байгааг нь харсан чинь ээж нь хятад эмэгтэй манай ээж намайг гадаа гаргацсан гэсэн чинь за гэж тоохгүй явсан. Тэгээд тэрийг ингээд дараа нь ойлгосон чинь ер нь бүх тэр иммигрант тэр хятадууд бол хүүхдүүдэд шийтгэхээр гадаа ингээд гаргаад гэрээсээ гараад цойжилчдаг. Тэг шийтгдэг байсныг дараа нь мэдэж авсан. За түүнээс нэг зүйл нь ойлгосон болохоор ерөөсөө хятад иммигрантуудад эдгэж болохгүй юм байна. Тэгээд ер нь бол аав ээжтэй бас ерөөс эдгэж чадахгүй юм байна. Та гуравт бол дараагийн удаа ерөөсөө л худлаа ярих хэрэгтэй юм. Худлаа ярихгүй бол би шийтгэлтэй болох юм байна гэдэг зүйлийг гарч авсан гэж бас өөр ярьжсэн. За ер нь тэгээд яжсэн чинь сургуульд байжсэн чинь баг сургуулийнхаа захирал нь өрөөндөө додоод ер нь шалгалт аваад тэгсэн чинь онцгой хүүхд гэдгээр шалгаруулсан. За тэгээд онцгой хүүхд учраас тийм тусгай програм 100 тэгээд цаашдаа бол ингээд тийм тусгайлан хийсэн тийм онцгой хичээлүүдийг аваад явах болно гэдгийг нь хэлсэн. Тэр үед нь бол ээж аав маш их баяртай байсан. Манай хүүхд бол ерөөсө тусгай хүүхд юм байна. Gifted тий хамгийн их авьяастай бүх төрлийн зүйлийг толгой сайтай хүүхд гэдгийг нь бүр ингээд хэлсэн. Тэрнээс нь болоод буцаад нөгөө нэг хамгийн сургуулийнхаа номер 1 байх хэрэгтэй гэдэг зүйл нь бол улам ихсээд тэгээд улам тэр улам өндөр шаардлагуудыг аав ээжээсээ тавигдах болсон. Ерөөсөө л байнга л ерөөсөө онцтон A авах хэрэгтэй. Тэгээд A-с өөр дүн авах юм бол харин эсгэрээр загнуулдаг чи мангар юм уу гэж хэлүүлдэг. Тийм зүйл болж ирсэн. За тэгээд ингээд сургуульд явж идэл мэдээж шилжилтийн нас ихсэн 12 та өдөр боллоо. Тэгэл ер нь гэхдээ ингээд сургууль сольж эхлэхэд бол ерөөсөө тийм сайн хүүхд болох тийм ямар ч сонирхолтой болж гисэн. Харин эсрэгээр нь одоо кул гарагдах гэж тий октодын өмнө кул харагдах гэж тэгэл ингээд амар тийм лаг банд юм шиг харагдах гэж тийм зүйл рүү илүү сонирхолж эхэлсэн. За тэгэнгүүт бас мэдээж нөгөө нэг дүнд нь бас ингээд нөлөөлж эхэлж байгаа л да. Гэтэл тэр үед бол дүнгээ ингээд амар сайн яваад байсан. За тэгээд ээж аавынхаа өөдөөс ингээд бас цорцор хийж болдог. Өмнө нь бол ерөөсөө ээж аавыг хэлснээр те он заав гэх юм бол он заавал тэгэл математик дээр жоох ингээд үнэн суулгах юм бол тэрэндээ хичээгээл улам сайн болох гол хичээдэг. Тийм зүйл байсан боловч одоо ер нь ингээд шилжилтийн насны дээр ч гэснийг хэлэх үү. Ер нь бол ээж аавынхаа өөдөөсгээ буцаагаад үг сөрж эхэлдэг. Тийм зүйл байсан. Тэгээд нэг бүр үг сөрж эхэлсэн. Тэгээд сүүл рүү бүр ээж аавыгаа бүр үзий яддаг тэр үеийг нь хүртэл эхэлсэн. За тэгээд тэрний нэг юм бол ингээд манай гэр бол ерөөсөө л ийм Канадын тийм гоё айл биш юм байна гэдгийг бол мэдэрч гисэн тэр байсан. Тэгээд бүр ээж аавынхаа найзуудад хүртэл манай ээж аавч намайг ингэж зоддог, загиндаг гэдэр гэж бүр эртэл яриад өөрөөр хэлбэл ээж аавынхаа тухай тийм муухай мэдээллийг найзуудынхаа донд ярьж ээж аавынхаа нэр хүндэд нь халтыг гэдэг тийм хүртэл одоо ребеллинг гэж байна тэ эсрэггүй тийм зүйл хийж эхэлж байсан гэсэн тийм үг гарч ирж байгаа юм. За тэгээд байжсэн чинь ээж аав нь бол ерөөхдөө л ингээл байнга л симүгийн хийж байгаа зүйлийг байнга найзуудынхаа хүүхдэд харьцуулдаг байсан байгаа байхгүй. Нэг удаа байжсэн чинь ингэж байгаа. Өөстөө тэрний хүүхэд төвлөр хорын дагууланд явж байгаа гэж чи төвлөр хорд явбал төвлөр явал. Тэрний хүүхэд хятад хэлний сонгонд хасаа өдөр явж байгаа. Чи бас сонгонд яв гэл ингээл ерөөсөл өөр ээж аавынхад өрсөлдөг найзуудын хүүхэд юу хийж ин тэрийг бүгдийг хэлүүлдэг байсан гэж байгаа. Тэгээ бүр төвлөр хорын дагууланд явсан чинь нэг юм цагаан арьс өнгөтэй тийм багш таарад тэгээ тэр багш нь болохоор ерөөсөл төвлөр хорыг enjoy хийхстэй ингээд сурж байгаа явцдаа өөрөө тэрийг ингээд таашаал авахтай тий өөрийнхөө сэтгэлийг илэрхийлдэг төвлөр хурд юм мэдэр гэж ярьжсэн чи тэр нь бол огтхонч таалагдаагүй. Юу гэсэн үг юм юу тийм enjoy хийх төвлөр хурыг бол тэрний охиноос сайн дарддаг байх хэрэгтэй гэдэг багш нь хүртэл ээж аав нь ингээд өөрчилж байсан гэж байгаа юм л да. За ийм хатуугаараар ингээд өсгөж явах хугацаанд дараа чинь нэг зүйл нь болохоор мэдээж дахиад нөгөө нэг ээж аав нь нэг айлын хүүхэд Торонтогийн их сургуулийн хажууд байдаг тийм 10 жилийн сургуульд охиноо явуулсан гэдгийг сонссон гэж байна. За тэгээд Торонтогийн их сургуульд явуулж байгааг нь сонсонгуудаа ерөн бүгдээ бас симүг явуулъя гэд тэгээд ясан чинь энэ Торонтогийн их сургуулийн хажуудах энэ лицей сургууль гэж юм л да хажуудлын 10 жилийн сургууль. Тэр нь бол юугаараа хамгийн алдартай вэ гэхлээрээ бүр ингээд
Doctor Factory буюу одоо докторуудыг гаргадаг үйлдвэр гэдгээрээ бүр алдартай. Яагаад гэсэн чинь төгсөгчд нь ерөөсөө бүр ихэнх нь доктор, профессор болоод төгсдөг. Тийм амар элит сургууль байсан. Тэгээд тэр сургуульд ингээд бэлдээ шалгалтанд нь гэсэн чинь тэр 1000 хүүхдүүдээс 200 идэх хүүхдийн сонгоход нь Симүү тэнцээд тэгээд орсон байгаа. Тэгээд Симүүгээс бол тийшээ ороход бол нүүхэд бол маш тийм сэтгэл хангалуун байсан. Яагаад гэх юм бол гэрээсээ хол өглөө гараад орой ирэх боломжтой. Тэгээ ээж аавынхан хараа ханилтаас багасах учраас тийшээ орсон гэж. За тэгээд ингээд нөө сургууль дээр хүрээд ирсэн чинь тэр сургуулийн нөгөө чинь өмнөх сургуультаа бол ингээд ангийнхаа ганцхан л Аз за банд байсан юм л да. Аз хөхтэйсэн. Тэгсэн чинь энэ сургуульд ирсэн чинь би тийм ганцаархнаа биш болж гисэн тэгсэн та нийт сургуулийнх нь ангийнхан 70% нь Аз хүмүүс иж таарсан. Аз хөхтөд байсан. Тэгээд ингээд харсан чи бүгдээрээ бүр амар сурлагатай сайн, толгой сайтай хөхтөд нөгөө өмнө нь ингээд амархан яваад байдаг байсан биш. Ангийнхаа бүх хүмүүс нь одоо толгой сайтай тийм хөхтөд байж таарсан. За тэгээд Симүү өөрөөсөө би энэ дугаас толгоор явах би ерөөсөө кул хөхтөл болмоор нь те. Ангийн дээр хамгийн лаг тийм лаг гой банд болмоор сурлагатай ерөөсөө хамаардгүй те. Тийм кул хөхт болмоор байна гэж ерөөсөө өөр шийдсэн байсан. Тэгээд сургуулаа хийхээс оронд нь бинт амираар хичээлж эхэлсэн, бүжгээр хичээлж гисэн, дуу дуулдаг болж гисэн. Энэ үедээ бүр дөрвөн бас нэг хитэн найзтайгаа нийлээд эрэхтэй тийм дууны хамтлаг хүртэл байгуулж ирсэн. Тийм үе болж тарж байгаа. За тэгээ ээж автайгаа харилцаа бол улам муудж ирсэн. За тэгэл ерөөсөө ээж аав нь чиистэй нэрээ ээж аавынхан ачийг хариулж чадахгүй байж байгаа байдлаа хар тий чам шиг ийм арчаагүй хүүхэд надад төрсөндөө би өстэй нэр ханаас чинь гэдэг мөнхөр ингээд зүрх ингээд хүүхдийн өгнөд ингээд уншихаар хүүхдийн дээр зүрх сэтгэлд нь ормоор тийм өнүүдийг бол ээж аав нь хэлжсэн те би яагаад энэ чам шиг хүүхдтэй болч байгаад ч гэдэг юм уу те тэгэнгүүт буцаагаад нөгөө нэг шилжилтийн насанд байгаа Симүү чинь буцаагаад би өстэй тань шиг ийм аав ээжтэй басантай өстэй амар харанс чинь төрөхгүй байсан бол болох байсан гэдэг юм бүр ингээд зүрхт нь бас орохоор тийм өнүүдийг бол би дэгээ харилцдаг тийм үг байсан байгаа. За тэгээд байжсэн чинь Симүү ер нь ингээд кул зал банд болох гол байжсэн чинь найз охинтой болох гол ингээл оролдож байгаа штэ тэгсэн чинь найз охинтой болсон Азар. За тэгээд энэчээд нь юу болсон бэ гэсэн чинь Азар нэг найз охинтой болоод за тэрнтэйгээ дээдлээд байжсэн чинь нэг бүжгэнд явсан юм байна л да. За тэгээд бүжгэнд яваад орой аав нь сургуулиас нь орой байсан учраас гэрээс нь очиж авсан. Тэгээд тэгсэн чинь аав нь чи яасан бүжгэнд явсан хүнтэй бүжгэлсэн юм уу хүнтэй дээдлсэн юм уу тэ болцоонд явсан юм уу энэ болцоо байсан юм уу гэдээ асуусан чинь арай тийм би нэг найз охинтой болсон гэсэн чи юу нэ тэр аавынхан тэгэл эхний шууд асуулт нь найз охин чинь сургууль дээр хэддгээр бичигддэв хэддгээр сургуулаа хэддгээр бичдэг ингэ шууд асууж байгаа байхгүй гэсэн чи мэдэхгүй гэсэн чи юу гэсэн үг юм тийм муу сурдаг ах юм уу гэсэн чи үгүй манай сургуульд явдггүй маа гэсэн чи юу гэсэн үг юм чи танаа сургуульд явдггүй тийм муу сурлагатай хүнтэй чи дээдлж байгаа юм уу гэл чи өөрөө их ингэж бодож байгаа юм гэл бүр ингээл амар гівгэд машин живж яснаа нэг гараараа машины бараа нөө гараараа Симүү гэстэй зодож нүдчих эхэлсэн байгаа юм л да бүр тэгээд бүр ингээд Симүү тэр үе шоконд орж юу хийхээ мэдэхгүй аав нь толгой тархиж унсантай бол ингээл зохиол тэгэл тэр шин ингээд ерөөсөө аавда итгэлээ бүр ингээд бүтэн алдсан гэр бүлтэй өөрийнхөө аав ээжд итгэлийг ерөөсөө алдаал ерөөсөө байнга л аав ээж нь ерөөсөө л хамгийн сайн оноотой байх хэрэгтэй гэдэг байсан тийм юм ачин юм ерөөсөө гэртээ очихосоо ч хүртэл ингэж зүрхшээдэг ийм үед таарч ирсэн. Хүн чинь ингээд гэртээ очиод наамар тайван байдаг гэсэн бол гэртээ очихоор аав ээж нь зодно. Аав ээж нь бүр ингээд ээж нь хүртэл бүр ингээд газарт Симүүг байлгаж өшгөлдөг байсан тухайг нь ярьж байгаа байхгүй юу. Тэгээд аав нь байжэл гівгэн дөрөнд нь орч ирэл хамаг юмын сэндижэл юу гэж ингээл асуугаал загнаал зодоол тийм зүйлд гэр бүл нь хамгийн хэцүү байсан гэж номон дээр өөрөө бичсэн байгаа. Тэгээд гэртээ очихосоо энд үздэг аав ээжтэйгээ ярихыг хүсдэг. Ер нь бол ерөөсөө л ингээл онц сайн авах хэрэгтэй. Тэгээд чадахгүй л зодуулдаг. Тийм зүйлсэн. Тэгээл ингээл нүүр ам нь хүртэл ингээд улаацсан. Тэгээд Симүү тэрэн дээр нь бүр сүлрэг өөрөө бүр ингээд тэр байдлын улам үзий яддаг байсан учраас бүр өөрийнхөө үзий ядчаа гэдгийг илэрхийлэхин тулд улам их муу зүйлүүдийг хийж эхэлсэн. За тэгэл ээж нэгэл нүүр ам руу цогтөг. Тэгэнгүүт нэгэл улам чадгаан бол намайг цогчих гэдэг юм уу те ингээд бүр ингээд улам бие биенийгээ угшуулсан хамгийн хэцүү үе байсан гэж өөрөө энэ ном дээр бичиж байгаа. За тэгээд ихчнээ ингээд зодуулж нүдүүлж яасан ч гэсэн аавынх нь хувьд
өөрийнх нь аавынх нь хийсэн хамгийн муухай зүйл нь бол зодсон үг биш байсан. Харин тэнд юу байсан бэ гэхэлэр нэг удаа ингээд бүр бас зодуулж жагаад орондоо ингээд уйлаа төвчээсэн байна л да. Тэгсэн чи аав нь дахиж буцаж орж ирээд юугээ ингээд шилчгнаад байгаа нь те хин чамааг уйлж байгааг чинь харна гэж бодож байна те чамааг ирээл чи миний хүүхд уйлж чинь гэж бодно гэж бодож байна уу гээл бүр ингээд амар загнаал айтайхан байгаарэ гэж бүр ингээд амар хийс. Яг тэр үед нь болохоор Симо ерөөсөө ингээд бүр ээж автагаа тэрсэлдээд ерөөсөө хэрэггүй юм байна. Тэрсэлдэх юм бол угаасаа би хоцчихгүй маань ээж авал хоёулаа нийлж байгаа зодддаг байсан гэж аахгүй хинч Симогийн талд ордгоо. Тэгээд тэрсэлдгээд ерөөс нэмэргүй юм байна гэдэг ингээд уйлаа ерөөсөө боцсон. Ер нь би аав ээжтэйгээ сайнт юм билүү гэж ингээд тэрсэлдэхэ болиё гэж яг ингээд бодож байсан чи аав нь ярил бүр амар муухай үгээр хатгаал те. Тэгэл ерөөсөө энэ дол аавда бүр хамгийн амар гомцсон тэр үгээр хатгах чахт хамгийн амцсан гомцсон гэж. За тэгээд ерөөсө тэрсэлтгээ болоод ерөөсө ингээл гомдол би ээж аавдаа ерөөсө дийлэх юм байна. Ээж аав бол намайг байнга зодох юм байна. Загнах юм байна гэх. Тэгээд тэрний маргааш нь ерөөсө сургуульд очихоо гэртээ очихоо байлээ гэж шийддэг байгаа. За тэгээд сургууль нь угаасаа аваа зайтай байсан учраас сургуулаа дуусгачаад тэгээд найзандаа ондог. За тэгээд бараг 5-6 өдөр найзынуудаар авах гэж хоноод явсаар байгаа. Сүүл рүүгээ аав ээж хоёр ноцтоод гэртээ ирээч гэж гойд бид хоёр санаа зовж гинэ гэж. Тэгээд тэр үед ерөөсө 5 өдөр найзындаа хонжохдоо юу гэж ойлгосон бэ гэхлээр би ер нь ад жаргалтай гэж хүн гайгүй баяраа солонд амьдрахын тулд ер нь аав ээжийнхэн дээр хүсэж байгаа зүйлийг огтхон чих шаардлагагүй байна. Би бол сая зүгээр байлаа те. Аав ээж л намайг тэгд ингэгээл би тэрэнд нь тааруулах галстай байдгаар хичээс юм бол дандаа задуул загнаалд хэрэггүй юм байна. Надад бол сайн найзууд байна. Ерөөсгөөсөө эдрийн аав ээжийнхэн тэр байгаа тэр намайг ингэж контролдож байгаагаас нь ерөөсөө гарах хэрэгтэй байна гэж өөрөө ингэж шийддэг байгаа. За тэгээд 16 настай болдог. Арай гэж те буцаал гэртээ ирээл дуртай дөргөө ирдэг. Ирсээр бол 16 настай болоод цагийн ажил хийж эхэлдэг кофе шопт. За тэгэл мөн адил 16 таа болохоор жолооны нэмлэгийн төр нэмлэх гэж олгодог байхгүй. Тэр төр нэмлэхтэй болоод ер нь бол овоо гайгүй эрхчлөө гэдэг зүйлийг баг гарч гисэн мэдэрч эхэлдэг байгаа. За энэ үедээ бол нэг өөрийнх нь хамгийн сайн найзсан Питер гэдэг сайн найзтайгаа таарсан. За тэгээд тэр сайн найзынх нь гэр бүл нь бол 3 хүүхэдтэй 5 гэр хүүхдийн гэр бүлээсэн. Тэгээд Симогээр нь бол ямар байдалтай байгааг айгүй ойлгосон. Тэгээд гэр бүлдээ ерөнхийдөө өөрийнхөө хүүхэд шиг Симог ингэж барьж аваад ингэж оруулсан ийм гэр бүл таарсан. Тэгээд ерөөсөө Симо тэндээс анх удаага гэр бүл гэдэг чинь ийм байд юм байна. Манай гэр бүл ерөөсөө гэр бүл биш юм байна гэдгийг бол ерөнхийдөө бүр ухаарад сүүл рүүгээ энэ гэр бүлээс бие биенийгаа те хайрлах хайр гэдэг чинь юм байд юм байна гэдгийг бүр ингээд маш бүр ингээд сэтгэлээрээ мэдэрсэн. Ерөөсөө байнга л тэднийд очдог тийм гэр бүл олж таарсан. За тэгээд Симогийн өөрөө дараа бичлэгдээ би энэ гэр бүлийн хайрыг мэдрээд дараа нь ээж аваагаа хайрлах тэр боломжтой гэдгийг ойлгосон юм гэж энэ гэр бүл маш талархах гэж ütсэн байдаг. За тэгээд 16 настай Симо маань ингээл хипхоп те бүжиглээл дуу муу дуулдаг болоо сүүл рүүгээ ингээл акробат эдэрт хийдэг тийм өдөр хүн болж байгаа хгүй хойшоо ингэж агаар дээр эргэж мэрэгдэг тэгээ тийм зүйл хийдэг болсон. Тэгээ тэр зүйл нь бол ихт мэдээж хичээлээ хийгээгүй гэхдээ тэр зүйлээ хийдэг болохдоо бол маш ингээд баяртай ямар нэгэн тийм сул те илүү тийм эрхчлөө мэдэрдэг тийм зүйл байсан. За тэгээд ингээд хийж явахдаа их сургуульд ингээд ер нь бол apply хийгээд тэгээд хоёр тийм их сургуулиуд тэнцсэн байгаа. Тэгээд тэндээс нь бол хамгийн сайн нь буюу Western University өөрөө бол бизнесийн мэргэжлийг явъя гэж ер нь бодсон. Тэгээд ер нь бол би математик тийм шинжилгээ ухааны талаар байгалийн шинжилгээ ухаанаар явахгүй байна гэж бодоод бизнесийн мэргэжлийг явъя гэж тоо. Тэгээд Western University гэдэг Канадын их сургууль бас бизнесийн чиглэлээр маш сайн юм сургуульд явъя гэсэн. Тэгээд гол явахсан шалтгаан нь угаасаа энэ гэрээс нь хол тэгээд ээж аваасаа хол гэдгийг ерөөсөө мөрөдчихсэн байгаа. За тэгээд тэгсэн чинь ээж бас ингээд 10 жилийнхаа сургуулийг төгсөөд ингээд сургууль төгсөлтийн баяр дээр нь ээж аав нь тэ сүүлрээ баярлахгүй ингээд даас бид тэр харьлаа гэж явдаг. Яасан бэ гэдгсэн чинь Симо болохоор их сургуульд орохдоо нэг тэтгэлэг авсан байсан юм л да. Тэгсэн чинь ээж аавынхаа найзуудын хүүхэд нь 2-3 тэтгэлэг авсан байсан. Тэгэнгүүтээ Симо мяа байна гэд ер нь бодоод
тэр баярлах мөчийг харин хэсгээр нь ерөөсө баярлахгүй явжсэн гэж өөрөө бичсэн байдаг. За тэгээд их сургуульд ороод энэ ч явал нэг хамгийн анх их сургуульд ороод байжсэн чинь эхний 7 хоногт тэр олон нэг оюутнуудын донд мэдээж нэгдүгээр курсын оюутнуудын дундыг тэдрийг нэгдүгээр курст орсныг сэндэглэж байгаа тийм олон ивентүүд бол ямар нэгэн тийм хөтөлбөрүүд маш явагддаг байсан. Тэрний нэг нь болохоор Super Fresh гэдэг тийм хөтөлбөр байсан. Тэрний басан бэ гэхэлэр урлагийн үзлэг гэх юм уу та баг тий жижигхэн урлагийн үзлэг тэгээд өөрсдийнхөө авиасыг үзүүлээ. Тэгээд тэрэн дээр төрүүлдэг тийм зүйлсэн. Тэгсэн чинь тэрэн дээр симүү төрүүлсэн. Яаж иж байгаад яагаад төрүүлсэн гэсэн чинь ерөөсөө нөгөө нэг өмнө нь 10 жил тахта сурч байсан акробат өдрөө хийгээд тэгээд NSYNC-ийн дуу дуулаад тэгээд төрүүлсэн байдаг. Тэгээд тэгсэн чинь Gigwend нөгөө нэг мяа nerd царайтай тийм амар номын байсан Аз залуучин Gigwend сургууль дээр од болж эхэлсэн. Тэгэл ингээд 4,000 оюутнуудын өмнө бүхэлдэн бүх оюутнуудын өмнө тэрийг хийгээд тэгээд од болоод бүх хүн мэддэг болол тий кампус дээр явж яхад нь хүртэл ингээл ой сайн уу юм уу өстой гоё эс шүү дэргээл Gigwend од болж эхэлсэн. Тэгээд тэрэндээ ч гэсэн маш их баяртай байсан. Өөрөө нөгөө бодож исэн cool гэдэг тэр хүн болж эхэлж байгаа юм л да. За тэгээд тэрнээсээ гадна ер нь их сургуультай байхдаа ер нь бол хичээлүүд аяр нь хайж эхэлсэн. Яаж ижаад яасан гэсэн чинь нөгөө өмнөх 10 жилд нь айгүй их тийм сонгон ихтэй тийм гүнзгийрээс хичээлүүдийг их үздэг байсан учраас 10 жилийнх нь математикийнхаа юугаар байхад л ингээд хангалттай их сургуулаа мэддэг, их сургуулийнхаа материалыг мэддэг, хичээлдээ явахгүй байхад л ингээд дүн сайн аваад байдаг гэсэн юм байна. За тэгэнгүүт угаасаа хичээлдээ явахгүй байх нь улам ихсээ. Тэгээд ер нь л кул байхын тулд дахиад нэг кул Азуудын клуб бид нартай ороод тэр хүмүүстэй танилцах гал ерөөсөл байнга л ууж идэл ингээл хүмүүстэй ярилцал. Тэгээд тэр үедээ бас хипхоп бүжгийн тим клубд ороод бүр мэрэгжлийн хэмжээнд хүртэл бүжгэлдэг тийм байдалтай явж байсан юм байна. За тэгээ явжсэн чинь мэдээж угаасаа дахиад кул гэдгээ харуулах гал те би стенер амар сайхан залуу шүү гэдгийг улам харуулах гал яаж яасан чинь өөр ингэж яахгүй юу би юус хот болъё гэж юус боц амар тийм гал болъё те гал байна гэдэг тийм л юм болмоор байсан гэж. За тэгээ тэрнийх нь нэг хиймээр байсан зүйл нь болохоор Abercrombie-гийн ажилтсан тэнд ажилламаар санагдсан гэж. Тэгээ Abercrombie-гээр л яадаг вэ гэхлээр Abercrombie гэдэг хувцсны брэнд байдаг шүү дээ мэддэг. Тэгээ Америкт Канада дээрт байдаг дэлгүүрүүд нь болохоор Abercrombie-гийн дэлгүүр л ингээд орохоор ингээд амар цээж нүцгэн сте нэрэ 6 булчин ингээд гарцсан тэгээ гидсний булчин гарцсан амар гоё битээ тийм залуучууд модель залуучууд ингээд ухтдаг. Тэгээ дэлгүүртээр ингээд бүжиглээ зогсчдөг байхгүй юу тэр Abercrombie-роо орохоор. Тэгээд ингээл сайн оо дэргээл энийгээс чамтай ингээл сэтгнэл тийм байдгаар алдартай Abercrombie. Тэгэнгүүт ерөөсөө юм юу гэж утсан бай гэхэлэр би Abercrombie-гийн модель болмоор гэж утсан. За тэгээд өөрөө аргалж агаад модель болдог байгаа. За тэгээд 100 ерөөсөө Abercrombie-гийн модель болоод ингээд явж исэн. За тэгээд ингээл ерөөсөө улам л хичээл хийх нь багасаал улам өөр төрлийн зүйлүүдийг оролдох нь ихсээд байжсэн. За тэгээд анх энэ их сургуульд орохдоо хамгийн тусгай програмаар орсон. Тэрний юу байсан бэ гэхэлэр бизнесийн MBA-г давхар төгсөх боломжтой гэдэг тийм програмаар орсон байсан боловч нөгөө програмда тэнцгийн тулд 80 онооноос дээшээ оноо авах байтал мань хүн 78% аваад тэнцэж чадаагүй. Гэхдээ өөрөө тухайн үед нэг 2-7 хоногийн тэр семестрт шагаагаа мулталцсан байт юм байна л да. За тэгээд тэрнийгээс худлаа бичээд би шагаа мотлаад ерөөсөө хичээлээ хийх амтсангүй гэж битсэн чинь адмишных нь хүмүүс нь за яах вэ гэд өршөөгөөд тэр хойцсон MBA-гийн програмд нас оролдог байгаа. За тэгээд энэ програмд нь сүүлийн 2 жил сурсан чинь бүр өмнө нь сурж ирсэн оюутнуудаас ч бүр амар лаг оюутнууд ирж сурж байгааг нь мэдсэн. Тэгээд улам хичээлдээ хоцордог болсон. Тэгэл ерөөсөө л ингээл хичээлийг хийж чадахгүй ард нь яваал та. Тэгэл бүр хичээлдээ ингээд бэлдээд ирэх хэвээр тийм байдал ерөөсөө бэлдэж ирэхгүй ингээд явсаар байгаа сүүл рүүгээ бүр нэг хамгийн мэрэгжлийнхаа нэг чухал хичээл дээр санхүүгийн хичээл дээр 55% аваад бүр ингээд F аваад дуустдаг. За тэгэнгүүт нөгөө нэг симүчин мэдээж их сургуулаа төгсөөд сайн ажилтай болохын тулд 100 сайн internshipтэй дадлага хийсэн байх хэвээр сайн дадлага авахын тулд мэдээж сайн ануутай байх хэвээр. Гэтэл энэ дээр ерөөсө чадаагүй учраас өөрийнх нь хийгэж бодож байсан дадлага ерөөсө хийж чаддгүй. Тэгээд сургуулийнхаа хүүхдүүдээс ичээд яаж иж байгаа л нэг дадлага алчихсан ингээд бүх
ангийнх нь хүүхдүүд бол ингээд хамгийн том топ компаниудад дадлага болчдөг. Симүү бол ямар ч дадлаггүй ингээд сууж идэг. Уйлах гасаж байгаа байхгүй. За тэгээ үжсэн чинь өөр их сургуулийн тийм ажил олгогчдын тийм өдөр дээр очиод тэгээ тэндээс нэг юм арай гэж нэг ажил олоод тэр нь болохоор нэг Канадын тийм өөрт нь байдаг тийм талх үйлдвэрлэгчдэр очиж маркетингийн дадлага хийхээр болдог. За тэгээ ямар ч гэсэн оргүйгээс гээд өөрөө маркетинг дадлага хийгээд дараа жил заавал Deloitte заавал бүр Deloitte-д санхүүгийн Нябогийн мэргэжлэр заавал орно гэж өөрөө ингээд шийдтэй тэрэн дээр бол ингээд сайн болдог. Тэгээ дараагийн жил нь хичээлээ сайн хийж агаад Deloitte-д ордог байгаа. Ажилд ордог. Бүтэн цагийн ажиллаар. Тэгээд өөрийнх нь нэг хилдэг зүйл нь болохоор тийм уран цэцэн хөхтэй ер нь бол ингээд их хүн өөрийнхөө санааг илэрхийлэхтэй сайн тий англи хэлэндээ гэдэг нь утга зохиолын хувьд айгүй сайн юм бичгтэй найруулж бичтэй сайн хүнд найруулж ярихтай сайн тийм сонгодог тийм авьяастай байсан гэж байгаа юм л да. Тэгээд ингээд яг Deloitte-д орсон чинь энэ бол амьдралыг оронгоор нь эргүүлэх мөч байсан болж байгаа. Deloitte-д ороод ингээд Нябогийн мэргэжлэр ингээд ажилласан чинь аудитын шалгалт хийдэг тэр багт нь ороод компаниудад аудитын шалгалт хийдэг болсон юм байна. За тэгээд тэгсэн чинь компаниудад аудитын шалгалт хийгээд явах тэр ажил нь бол өөрийнх нь характерс бүр 100%, 180 гаруй зэрэгсэн тийм зүйл байсан. Тэгээ нээр ухаарсан. Учир нь хэмээл өөрөө бол ингээл хүн амьтантай ярих илүү креатив зүйл хийхтэй ийм шин санаа бүтээх гэдэг зүйлд аюу дуртай тийм зүйл байсан. Тэгээд боловч Нябогийн ажил аудитын ажил гэдэг нь болохоор алдаан дээр амар сайн анхаардаг ямар нэгэн зүйлийг жижигхэн тоог хүртэл ингэж мэдэрч болдог. Тэгээд удаан суудаг өөртөөгөө ингэж ажилдаг. Тэгээд ямар нэгэн зүйлийг креатив ямар санаа байх хэрэггүй тийм ажил байсан. За тэгээд эхний өдрөө ажлынхан бүр эхний өдөр шүү дээ. Айгүй гоо ингээл костюм бичиг өмсөөл арсан чинь эхний өдрөө ажиллаа эхэлж байгаад 3 цаг үддээс хойно 3 цаг болсон чинь бүр амар нойр нүрэл ерөөстэй. За энэ өстө тамийн тоогоо байна гэж өөрөө бодож ирсэн. Тэгээд яасан гэсэн чинь их сургууль дахта хийгээгүй хичээлүүд шигийнх нь гэрийн даалгавар шиг тэгсэн хэрнээсээ одоо нөгөө гэрийн даалгавраа худлаа хэлээд хинээс хуулж боломжгүй тэгээд энэ ажил яаж хийгээд юм боломжгүй зүйл дээр хатсан шалганд орсноо бол ингээд өөрөө мэдсэн. За тэгээд тэр үед нь бол ээж аав ингээл амар баяртай За миний хүү ингээд юм баталгаатай том компанид ажилд орсон. Ингээд улам жил ирэх тусам цалин чинь нэмэгдэнэ. Ээж аавын хувьд бол ер нь Симүү дажгүй яваад ирнэ гэж бодож байгаа байхгүй юу. Сайн 10 жил төгссөн, сайн их сургууль төгссөн, хамгийн алдартай програмын төгссөн. За тэгээд Deloitte гэдэг том компанид орсон. За тэгээд энэ ажил нь бол ингээд ерөөхдөө амар баталгаатай ажил. Тэгээд удаан ажиллах тусам орлого нугаас нэмэгдэнэ гэдэг ажил. Ээж аав нь бол ер нь сайн ажил гэж бодоод байр хүртэл ингээд авч өгөөд ажилтаа нойрхон. Тэгээд тэр ингээд юу н байрны зээл хүртэл ингээд авч өгөөд байж байсан. Гэтэл юу басан бэ гэсэн чинь энэ ажиллаа хийхэд CPA гэдэг байдаг шүү дээ мэрэгчсэн нэгтлэн бодогчийн тийм шалгалт төгрөгтэй басан чинь тэрэн дээр нь Симүү болохоор унчиж байгаа. Яасан гэсэн чинь хичээл шалгалтандаа бэлтгэхгүй явж байгаа 90% тэнцдэг тийм шалгалтны эхний шатны шалгалтын дээр 10% нь л унд юм байна л да. Тэгсэн чинь явж байгаад 10% нь болоод унчиж байгаа. За тэгээд ерөөсөө ингээд эхний ажилд эхлээд 7 сарын дотор ерөөсөө ер нь депрессд эхэлж байгаа юм л да. Ер нь сэтгэл готрол гарч ирж байгаа. Ажил нь ерөөсөө таараагүй. Аав ээж нь байраад өгцөн байдаг. Яаж хийж яагаад энийг хийх хэрэгтэй байдаг. Гэтэл амар дургу яваад байдаг. Тэгээд ингээд явж байсан чинь өмнө нь бас нөө акробат дээр хийж явтаа байсан хүмүүс нь бол кино урлагт ороод ирснийг найз нар нь орж байгааг нь бол бичлэг дээр үзээ харж байсан юм байна. Тэгэл ямар гоё юм бэ гэл ингээд бодоод байжсэн. Тэгээд тэнцэнс нэг зарын сайтаас Craigslist гэд байдаг тийм зарын сайтаас элдв төрлийн тийм зар байдаг. Тэр сайтаас ингээд харсан чинь Торонтод юу болно? Ийм экстра буюу тэр хойно байх тийм нэмэлт жүжигч тааж ийна гэд тийм зарлал болохоор мэйл бичиж үтсэн чинь ерөөсөө Аз хүн хэрэгтэй. Тэгээд 200-га тийм Аз хүн хэрэгтэй байна. Тэрнийх нь нэг нь болох уу гэх. Тэгээд тийм кино зураг авалтын хойдолд нь байдаг тэр хүний болоод тэгээд ингээд арай гэд ингээд утсан чинь
бүр ингээд тэрэн дээр тэр 200 хүний нэг болоод орж иж тэгтэл бүр ингээд амар сэтгэлэн дагдвал энэ л ёстой миний хийх ёстой мэрэ амар сэтгэлэн дагдвал ёстой гой санагдал тэгээ ажлаасаа шууд чөлөө аваад худлаа яриад би өвчтөе гэж чөлөө аваад тэгээд байжсэн чинь өвчтөе гэж чөлөө авахдаа дараагадаа хэлдэг болооч календар дээр бас ингээд оруулах хэрэгтэй гэдэг тэр мөрийг оруулаагүй өөрийг нь явцсан юу амар хүмүүс ажиллах хүмүүс одоо холбоо ярьсан тэгээд ерөөсө хариу мариуж байхгүй тэгээд явж яасан чинь нэг өдөр даргын дууддаг юм л да өрөөндөө ирээл шалгалтанд ч ойрт төгцсөн байсан. Тэгээл даргын дуудахт нөгөө намайг одоо шалгалтандаа сайн өгөөрэй гэж юм байна да гэж дод баярлаад татсан чи яг үний хэрэгтэй бол технологи дуучлаарай чамайг одоо ажлаас алхахаас аргагүй бодлоо гэл тэгээл халсан угаасаа алах яаж хаалж байгаа нь ойлгомжтой байсан. Ажлаа ерөөсөө хийдэггүй байсан. Дарганаар нь ч гэсэн симүүд одоо юу хийхгүй байгааг нь мэддэг байсан те. Өөрөө ч ямар ч ажил дээр анхааралгүй байн алдаа гаргадаг те. Тэгээ шалгалтын дээр унтсан. За тэгэл байнга өвчтөй байна гэж хэлээд ажилдаа ирдгүү тийм хүн байсан. За тэгээд ингээд симүү нөгөө их ээж аавынхын хүч хөдөлмөр орж хэдэн мянган доллар төлж те хувийн сургууль тэр сайн 10 жилд явуулаад сайн их сургуульд явуулаад те ингээд аав ээжийнх нь насаараа хийж хөдөлмөрлсөн одоо бүх мөнгөө зарцуулсан нь бол ерөөсөө симүү байсан. Тэгээд тэрнийх нь үр дүнд гарсан хамгийн том ажил өөрөө Deloitte орсон байсан боловч тэр нь алдсан. Тэрнээс ингээд ажлаасаа халагдчихж байгаа. Тэгээд яг энэ үедээ өөрөө юу гэж бодсон бэ гэхээр энэ бол миний амьдралыг ерөөсөө тодорхойлох тэр мөч байсан. Яг тэр өдөр бол түүнээс хойш ингээд бүх зүйл бол орвонгоор хэрэгсэн. Өөрөөр хэлбэл надад одоо энд алдах ямар ч юм байхгүйсэн. Бүх юмаа ингээд хайцсан тий. Одоо одыг хүртэл хичээж ирсэн 20 хэдэн жил 22 жил хичээж ирсэн бүх юм ингээд байхгүй болсон зүйл байсан гэж хэлээд энэхүү том 2 дугаар хэсэг нь дуусчаамаа. За 3 дугаар хэсэг болохоор Симүү ажилласаа гарч байгаагаар хэлдэг. Тэгээ ажилласаа гараад өөрийнхөө ширээн дээр очиод бүх хүмүүс ингээд Симүүг чимээгүй хараад маш тийм ичмээр байдалтай тий юм аваад ингээд гардаг. Тэгээд гэртээ очиод тэр 46 давхар өндөр байшингийнхаа балкон дээр гараад өнгөрсөн амьдралаа бодоод зогсож байгаа юм л да. 22 настай тий өнгөрсөн хугацаанд ээж аав нь сургууль соёлт нь бол $250,000 зарцуулсан байна. За энэ байрыг авч өгөхөд надад бас $410,000 зарцуулсан байна. Би 8хан сар энэ ажил дээр ингээл тэслээ. Тэгэл гарчлаа. Юу болоод байна гэл. Тэгэл энэ мэдээг ажлаасаа гарсан гэсэн мэдээг аав ээжтэй хэлэх юм бол аав ээж юу гэж хэлэх болоо гэл баг төсөөлөл те өөрт нь хэлдэг байсан үгнүүд шууд чихэнд нь хангинаад тэнэг мангар бүтлгүй амтан тэгээ хог новш гэж хэлдэг байсан. Тэр үгнүүд нь ингээл чихэнд нь хангинаад л бүр үнэхээр гутмаар тийм мэдрэмж төрж исэн. Тэгээ маргааш өглөө нь босонгуудаа юу бодож исэн бэ гэхээр нөгөө нэг ажлаасаа гарахаас өмнө нөгөө оролцож исэн кино эсэртэй киноны прожект дээр очиж тоглосон. Тэр л ингээд санаад ороод дахиад тийм юм дээр очиж оролцмоор байна гэд. Тэгээд нөгөө Craigslist зарын сайтаа хайж эхэлсэн. Тэгээд тухайн үедээ болохоор за би зүгээр хорхоогоо дарчий. Ингээд амар сэтгэл готралтай байна. Энэ сэтгэл готралаа жоохон тайвшруулчих л гэж бодож байснаас биш. Жинхнээсээ ингээд жүжигчин болчихъя. Тэгээ кино тоглолцъя гэж жинхнээсээ бол бодог. Зар хайж явж байгаад нэг жижигхэн бас төсөл олдог. Тэр нь болохоор киноны ангийн оюутны ийм өөрийнх нь төслийн одоо ажилдаа хийжсэн кино байсан. Тэгээ тэр кинонд Япон одоо Якуза гэж хэлдэг шүү дээ. Дээрэмчний дүрт тоглодог. Тэгээд тэр нэгэд хичнээн ийм жижигхэн одоо оюутны төсөлдөө өөрөө ч гэсэн ийм шалахгүй жижигхэн дүр бүтээсэн ч гэсэн тэр нэгэд бүр ингээд маш гоё өөрөөр бахархах тийм мэдрэмж өгсөн эхнийх нь ажил байсан. За тэгээд тэр өдрөөс эхлээд одоо манайхаар бол Craigslist ч одоо үнэгүй шүү дээ тий. Тэр зарынхаа сайтыг байнга л ухаал жижиг том юу л байна юу олдсон бүгдийг голохгүй очиод хийгээл тий ингээл бүтэн өдөрч ажиллаад бүтэн өдөр модель хийгээд $100 авдаг ч юм уу тиймэрхүү ажил хүртэл хийгээл жижиг рекламнуудад тоглоол тэгэл явжсэн тэгж байгаа нэг агенттай таарладаг. Тэр агент нь болохоор аюу олон тийм жижигхэн жүжигчдийг ингээд элсүүлэнгүүтээ тэгээд жилдээ одоо нэг жүжигчин нэг 2-3 л ажил олгогддог юм уу да тий аз тааруулалт тэгдэл тийм газар байсан. Гэтэл Симүүгийн хувьд бол амбиц нь арай өрүүлсэн. Би энэ агентийн бол одоо болоод тий бүр ингээд маш олон ажил хийндэ гэсэн тийм амар амбицтайгаар тэр агентд орсон. Тэгээд хэд аудишнд цонгон шалгаруулалтанд
орцсон тий. Тэгээд тэрнийх нь нэг нь болохоор жишээлбэл жилетийн одоо нөгөө сахлын усуур штэ тий. Тэрний брэнд жилетийн реклам байсан. Тэгээд анх удаа баг реклам тоглож үзэж байгаа. Ямар ч тийм тий жүжигийн мэрэгжил эзэмшээгүй, камертай харьцаж үзээгүй бүр ингээд алангаа алдаад камер хаана байгааг ч мэдэхгүй, камер тусаагүй газар очиж алхаж малхаад бүр ингээд бидний нөгөө мэддэг жилет рекламдууд гэдэг чинь зүгээр эрэгтэй хүн сахлаа аваад сайхан болол толон тараал тийм л байдаг л реклам байгаа байхгүй. Тэрэнд ингээд тоглож чадахгүй бүр ингээд алангаа алдсан гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол тийм бүтлгүү сонгон шалгуулалтууд зөндөө байсан. Гэхдээ Аз болж тийм дотроос нэг 2-3 бүтэлтэй сонгон шалгуулалтууд байсан юм байна. Тэгээд тэр 2-3 ажилласаа нэг 10 хоногийн дотор тэрний ингээд Аз болоод орцсон. Тэгээд $10,000 олцсон. Тэгэнгүүтээ гинтхэн ингээд би ер нь болчих чинь билүү гэдэг итгэл төрж гисэн гэж байгаа байхгүй. Тэгээд за ер нь нэг хэсэгтээ буцаад ажилд орох те нягтлангийн ажилд орох бодлоо ингээ мартцсан гэж байгаа. За тэгээд байжсэн чинь одоо ажилласаа гараад сар гарныхын дараа гэсэн үг шүү дээ те. Аав нь залгсан гэж байгаа. Үе одоо ингээд аав нь болохоор ингээ өөрийнх нь дансанд холбогдсон байт юм л да харах хэрэгтэй ч юм уу те. Чиний ингээ дансанд чинь Deloitte-оос бах мөнгө ороод ирчлээ шүү дээ. Юм мөнгө юм би гэд. Ажил мажлаасаа арай гарчаагүй зүтэй ажилгүйдлийн тэтгэмж мэтгэмж юм биш байгаа зүтэй гэж асуусан. Тэгсэн чинь нөгөөдөг чинь гинтхэн ингээд тэр үед бол хэлэхэд сэтгэл зүйн хувьд бэлэн биш байсан болохоор шууд худлаа ирсэн гэж байгаа байхгүй. Наадах чинь ингээд би нөгөө унсан шалгалтандаа дахиж бэлдэх гээд 2-7 хоногийн амралт авсан байгаа. Тэрний амралтын мөнгө нь байхгүй да энэ төргээ худлаа ирээд. За тэгээд ээж авдаа худлаа илж аргалчаал дахиад нөгөө Craigslist гээ сайтнаасаа ажил хайсан хэвээрэл байсан. Тэгтээ ингээд ийм жижигэн дөрүүд жижигхэн ажлууд ч гэсэн өдөр болго ингээд амар тийм мотивацтай, утга учиртай ингээд зоригтой сэрдэг байсан. Гэтэ тэр үед ингээд тэмүүд бол юу ч байгаагүй, мөнгө байгаагүй, таньдаг хүн байгаагүй, зүгээр ингээд зарын сайтнаас ажил хайгаал яваад байгаа байхгүй юу. Тэгээд мэрэгжил байгаагүй, ямар нэгэн киноны, жүжигчний, сургалт мургалтанд огт сурч байгаагүй, ямар ч тийм туршлага байхгүй. Тэгэл ингээд бор зүрхээр явжсэн. Гэтэл ингээд яваад байсан хамгийн гол шалтгаан нүрэлэхтэй болохоор би ажилдаа маш тийм хариуцлагатай ханддаг байсан. Очин л гэсэн бол очин цагаа барьдаг те ингээд тэр ажил дээр бүх зүйлээ ингээд харуулахыг хичээд сэтгэл зүрхээ зориулдаг юм байсан болохоор намайг дахин ингээд дараагийнхаа төслүүдэд хүмүүс танилцуулаад дуудаад идэг байсан баха гэж хэлж байгаа юм. За тэгээд нэг 2 чухал төсөлд оролцсон. Нэг нь болохоор яг юм өөрөө ингээд жижигхэн кино бүтээж үздэг тийм Real Asian Film Festival гэдэг одоо тийм жижигхэн фестивальд оролцоод тэгээд анх удаа өөрийнхөө богино хэмжээний киног найруулж продюсерлж үзсэн гэж байгаа маа. Энэ бол өөрт нь кино яаж бүтдэг талаар ингээд маш том хичээл болсон гэж байгаа юм. За тэгээ бас нэг чухал төсөл нь болохоор нэг YouTube сувгийн цуврал бүтээлд. За тэгээд тэр бүтээлд оролцож байхад болохоор тэр YouTube сувг тухайн үедээ нэлээд олон сайт хаагчтай тийм том сувг байсан юм байна. Тэгээд тэр сувгийн үүсгэн байгуулагч нь нөгөө нэг хөтэлдэг хүн нь болохоор ийм киноны сургууль төгссөн үр тэнцсэн залуу байсан. Тэгээд тэр залуу Симуд одоо Холливуд гэж юу байдаг те Канад бол ямар жижигхэн зах зээл вэ? Холливуудын зах зээл ямар том зах зээл вэ? Тэгээ тэр зах зээлтэй холбогдохын тулд бас өөрөө ямар их хүчин чармаал оролдох хийх хэрэгтэй гэдгийг харуулж чадсан юм байна. Тэгээ Симу энэ төсөл дээр ажиллаж байхдаа анх удаа киноны төсөлд өөрийн гэсэн нэр зүүгээд одоо нэргүй дүрүүд биш анх удаа нэртэй дүртэй анх удаа ийм цуврал ийм бүтээлд оролцож үзсэн юм байна. Тэгээд YouTube сувгийнхаа бүтээгч залуугаас болохоор нэгэн чухал зүйлийг ойлгож мэдсэн. Тэгээд тэр залуу юу гэж хэлсэн бэ гэхээр чи ингээд чамд боломж эрхийг хүлээгээд суугаад хийж болохгүй. Өөрөө боломжоо бүтээхийн төлөө явах хэрэгтэй гэж зүйлсэн юм байна. Тэгээд үүнээс бас айгүй хуурам болсон. За би ингээд айгүй хаастлаар те ингээд зүгээр сууж болохгүй. Олдсон бүх боломжийг тултлан ашиглаж хаана юу байна? Бүх хүч нөөц боломжоо ингэж дайчилж те өсөглөн байх хэрэгтэй байна гэдгийг улам бүр ойлгосон гэж байгаа. Энэ үед бол өвчнөө олон сар болчихж байгаа шүү дээ. Сэмүгийн аав ээж нь ингээд дансныг нь хараад ерөөсөө Deloitte-оос цалин орж ирэхгүй ингээд гайхаад за одоо ерөөсөө чи үнэ хэлэх цаг боллоо юу болоод байгаа ингээд хүчээр
яриулсан байна гэсэн чинь юм уу. За одоо уучлаарай, би ингээ ажилласаа гарсан байсан юм аа. Миний одоо хүсэл мөрөөдөл бол одоо жүжигчин болох болсон гэд хэлсэн. Тэгээ аав ээж нь бүр хийлэгч үг нь олдохгүй ингээд бүр паникнд ороод салцгаасан байгаа. За тэгээд Симу хэдийгээр ингээд аав ээжийнхаа хүсснээр биш өөр зүг рүү явж байгаа ч гэсэн нэг зүйлээр аав ээжтэйгээ маш адилхан байсан. Тэр нь болохоор хизээч нөгөө нэг байгаа зүйлдээ сэтгэл хандгүй дараагийн сорилыг ингэж хайж болохыг хичээдэг те ингээд нэгэнт сонгосон зүйлдээ хамгийн мундаг байхыг хичээдэг, агуу байхыг хичээдэг. Тэр чанараараа бол айгүй адилхан байсан. Тэгэд 2012 онд ажилласаа гарсан эхнийхээ жилдээ бол ингээд хөөрхөн жижигхэн бүтээл, жижигхэн кино, эсвэл реклам, клип энэ төр тоглоод ингээд тэндээс сэтгэл хангалуун яваадсан бол 2013 онд тэгээ 2 дахь жилдээ бол энэ нь бол ерөөсөө хангалттай биш болж эхэлсэн. Тэгээ ингээд арай нэг гайгүй том төслүүдэд оролцох гэхээр өөртөө адилхан ийм Аз царайлаг тийм залуучуудаа ялагдаад байсан. Тэгээ тэр ялагдаад байгаа залуучууд болон өөрийгөө ингээд харьцуулаад би эдрээс юугаар дутуу ингээ харсан чинь нэг маш том ялгаа байсан. Тэр нь болохоор ямар ч тийм кино урлаг жүжигчний талаарх мэдлэг одоо сургалтанд ерөөсөө сууж байгаагүй тийм ямар нэгэн зэрэг байхгүй тэрнгээрээ их ялгаатай байсан. За тэгэхээр одоо би бол ингээ нэгэн жүжигчний мэрэгжлийг сонгож байгаа бол сургалтанд суух хэрэгтэй байна гэж шийдээд тэгээд олсон жоохон мөнгөө буцаагаад сургалтанд зарцуулж хэлсэн. Энэ сургалтууд нь гэхдээ түүнд бол бүр маш сонирхолтой байсан. 7 хоногт нэг 2 удаа болдог. Тэгтээ тэр үед нь ингээд янз бүрийн дөрүүдээр сонгон шалгаруулалт хийж байгаа юм шиг байдлаар юм сургалтанд явдаг. Тэгээд тэрнээс маш их зүйл сурсан. Маш олон дөрүүдэд те ингээд энэ сургалтынхаа явцад тоглож үзсэн. Өөрийнхөө юу чадах, юун дээр сайжрах хэрэгтэй гэж гэсэн айгүй их мэдэж авсан юм байна. Гэтээ мэдээж хэрэг маш ядуу байсан тий. Олсон мөнгө жоохон мөнгөө л ингээд сургалтанд зарцуулчихад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд буцаад мөнгө олох хэрэгтэй болсон. Янз бүрийн цагийн ажил хийж хэлсэн. Тэгээд тэр цагийн ажлуудынх нь нэгэн жишээлбэл костюм өмсөөд тий Spider-Man-ы костюм өмсөөд жоохон хүүхдүүдийн төрсөн өдөр дээр очиж ингэж ажилдаг болсон. Төрсөн өдөр дээр жоохон хүүхдүүдийг зугаацуулна гэсэн үг шүү дээ тий. Нэг удаа бүр ингээд амар тийм хорон 5 настай хүүхдэд таарлцсан. Тэр хүүхд бол бүр харчаа чи хан дээр явж чадахгүй үсттэй Spider-Man шиг ингэж шүлс гаргаж чадахгүй үсттэй чи хуурамч байна чиний би ингэж хувцсны чинь цахилгааныг харж чи хувцаа тайлмал гэж үгээд бүр найзуудтайгаа бүр ингэж үнэхээр дарамтлсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 5 настангуудад дарамтлуулан ингээл ажил хийж мөнгө олохоос өөр аргагүй байсан. Бас нэг эвгүй тохиолдол нь болохоор гудамжинд нөгөө нэг тараах материал тараадаг юм ажил хийдэг байсан. За тэгээд тэр тараах материалыг тараахын тулд хүмүүсийн ингээ анхаарлыг татахын тулд янз бүрийн бүжгэлдэг авьяасаа үзүүлдэг бас нэг тийм ажил байсан юм л та. Тэгээ ингээд гудамжинд бүжиглээ зогсож исэн чинь өмнө нь Deloitte-д цуг ажилладаг байсан залуу нь ингээд таарлалтаа түүе Симужинд юу хийж байгаа юм бэ гэсэн. Тэгээд тухайн үед бол ингээд жүжигчнийхаа мэрэгжлийн онцлогийг гаргаас та амьдралдаа байхгүйгээр хамгийн сайнаар жүжиглж янз бүрийн шилдэг зохиож хэлээ тайлбарсан гэж байгаа байхгүй юу. Гэтэ маш тийм ичмээр байсан. Бүр үнэхээр толгой нүүр хийх газар болтгүй байсан гэл. Тэрийг бас туршилж байгаа. За тэгээд энэ үед нь бол ингээл ажил олдохгүй бас заримдаа хэдэн 7 хоног болно. Тэр үеүүдэд бол ингээл эргэлзээл те. Ингээл сошиал медиагаар харангуут Deloitte өмнө цуг ажиллаж байсан найзууд нь ч юм уу эсвэл их сургуулийнхын найзууд нөгөө 10 жилийн элит сургуулийнхын найзууд нь бол ингээд карьертай амжилттай явж байгаа. Янз бүрийн гой газраараа аялж байгаа. Эхнээсээ эхлээл өөрийн гэсэн байр орон сууцаа худалдаж авч байгаа. Зүгээр л ингээл ууж идж байгаа зургийг харахад хүртэл ингээл юм уу бүр ингээл гол харлал. Тийм ч мөнгө байхгүй. Зүгээр ингээд насанд хүрсэн хүмүүсийн хийж байгаа зүйлийг хараад өөрөө тийм мөнгө байхгүй, тэрийг хийж чадахгүй болохоор атаархал гэл өөртөө готрох тийм үе зөндөө байсан гэж байгаа юм. За тэгээд 2014 онд ажилласаа гарснасаа хойш 2 жилийн дараа за ер нь ингэж авч явахаар буцаад ажилдаа ордог ч юм билүү дээ гэж бодож эхэлсэн. Ер нь тийм офисын ажил чинь тийм хэцүү байгаагүй штэ. Одоо ингэж авч явахаар буцаад офисын ажилдаа ороод өглөө 9-өөс ажилдаа очиад сайхан 5-даа тараал тогтмол цалингаа авдсан мөдөө гэж бодоод нэг найз нь гэр бүлийнх нь архитектурын компанид ингээд нягтлан хэрэгтэй байна гэхээр нөө би хийж чадсан штэ. Гэтэ би хажуугаар нь бас жүжигчнийхээ ажлыг давхар хийчмээр байна. Тэр нь болно гэвэл ингээд би наад ажлыг чи хийя гэд.
зөвшөөрөөд ажилд орсон. Гэтэл ингээд ажилдаа оронгуудаа л цаал нөгөө нэг өмнөх сэтгэл гутрал нь мэдрэгдээл байнга цагаа хараад хизээ тарах болоо тий ингээл яаж цаг нөхцөөж цаг барах уу гэдэг тийм нөгөө сэтгэл зүрөөгөө буцаад орсон. Нэг өдөр бүр тэр ажилд оруулсан найзынх нь ээжэндээ тэр нөгөө нэг компанийн захирлын гэсэн үг шүү дээ. Санхүүгийнхаа тайлангийн талаар тайлбарлаж өгч байхад нь зүгээр өөдөөс нь харж сууж байгаа дундсан гэж аахгүй. Тэгэж бүр хүртэл үнэхээр энэ ажилласаа ингээд үнэхээр залхсан байсан. Тэгээд 3 сарын дараа тэр найздаа ингээд хэлээд нөгөө найз нь ч гэсэн сим үнэхээр ингээд чадахгүй байгааг харж байгаа шүү дээ. Тэгээд за хоёлаа үнэхээр болохгүй байна гэд тэр ажилласаа гарсан байгаа юм. За тэгээд тэр ажилласаа гарангуудаа сим бол за одоо би үнэхээр ингээд офисын ажил хийхгүй юм байна. Эхлэнгийн ажилдаа буцаж очихгүй юм байна. Тэгэхээр одоо шийдсэн. Улам их хичээх хэрэгтэй юм байна. Жүжигчнийхаа карьерийг ингээд хөөж явъя гэж шийдсэн. Тэгэнгүүтээ одоо нөгөө нэг Канадын жүжигчний одоо холбоонд илсээд те нөгөө нэг тэгэнгүүт цагийн үнэлэмж нь арай өсдөг юм байна л да. Тэгээд нэг төсөлд ороод нэг кинонд тоглоод 5 мөрөөс илүү ингээд үг хэлээд тоглож чадах юм бол одоо цалин улам өсдөг. Тэгэнгүүт ингээд бүр ингээд цалингаа өсгөхийн тулд оролцсон дүр болгон дээрээ өгөгдсөн ингээд үгнээсээ гадна өөр үг мөг бас ингээд нэмж хачирч бас хэлэх гэж оролддог тий. Юмыг яаж мэдвүү найруулагч ингээд эдитл сууж байгаа дөө эн чин гайгүй ч үг юм уу гэд ингээд бас авчихыг чинь юмыг яаж мэдвүү гэж бас хэлж үздэг. Өөрийгөө бас янз бүрийн талаар нь тэр найруулагчтай таниулах гэж оролддог. За тэгээд нөгөө өмнө нь нэг Аз залуучуудад кино урлагаар төгссөн жүжигчний ангиар төгссөн тийм залуучуудад ингээ ялагдаад байдаг гэсэн бол нөгөө сургалтуудынх нь үр шимэнд гараад ингээд сонгон шалгуулалтанд ялж эхэлдэг болсон, сонгогдож эхэлдэг болсон. Тэгээ бүр ингээд нэг юм театрын дүр хүртэл бүтээж үзсэн. Тэгээ театрын дүр бол киноны дүрээс айгүй ялгаатай. Олон удаа нөгөө зураг авалт хийхгүй нэг эхэлсэн бол дуустал нь маш олон ингээд зүйлийг цээжлээд, үгийг цээжлээд ингээд жүжиглэх ёстой. Жүжигчнээс маш их уур чадвар шаарддаг. Жүжигчнийг бас ингээд нэлээд сайн сайжруулж чаддаг юм байна л та. Тэгээд театрын дүр бүтээж өөрийгөө бас маш сайжруулж чадсан. Тэгээд тэр нэг театрын анхны дүрийг бүтээснийхаа дараа эргэлт буцалгүйгээр за би ерөөсөө жүжигчин болохоо шийдлээ. Огт одоо буцаад ажил одоо нэгтлэнгийн ажил ч юм уу, бизнесийн өөр офисын ажил хийхгүй гэж эргэлт буцалтгүйгээр ингээд би чадах юм байна, би энэгээр явах юм байна гэж ингэж шийдсэн юм байна. 2014 онд бас өөрийнхөө жижигхэн кино шоуг бичиж найруулж бас хийж үзсэн байна. Тэндээ өөрөө анхны бас нэг супер хиро Баатрын дүрийг бас бүтээж ирсэн юм байна. Тэгээ тэрнийгээ жижигхэн одоо шорт фильм, богино хэмжээний кино байсан. Цуг тоглож исэн хүмүүс нь сэтгэлээрээ цуглдсан. Үнгүү ингээд энэ богино хэмжээний кинонд нь тоглож исэн. Тэгээд оройны 5 цагаас өглөөний 10 цаг те тасралтгүй ингээд 10 хэдэн цаг 11 сарын Канадад те ингээд маш тийм хүүтэнд ингэж зураг авалтаа хийгээд ингийн бүх нөөц боломжоо дайчилж бас хэлчихэж исэн юм байна. Тухайн үед тэгсэн чинь бас нэг боломж гарч ирсэн. Тэр нь болохоор Канадад ингээд зөвхөн Аз хүмүүсийг тоглуулсан юм Blood and Water гэдэг нэг юм телевизийн цуврал кино гарсан. Тэгээд тэнд болохоор сонгон шалгуулалтанд гол дүрт нь англи хэл болон одоо хятад хэлээр ингээд төгс ярьдаг тийм хүнийг сонгон шалгуулсан. Тэгээд жүжигчний бас маш авьяастай байх ёстой шүү дээ. Тэгэнгүүт тэр Канадын жижигхэн одоо зах зээлд Симу бол маш тодорч гарч ирсэн. Симу энэ дүрийг авч чадсан. Гэхдээ түүнд нэг асуудал байсан. Тэр нь болохоор англиараа бол тийм мундаг ярьчнаа тий. Гэтэл нөгөө хятад хэлээрээ сайн ярих ч гэсэн тэр бүх олон ханзыг бас мэдгүй, тэр олон хуудас үгийг бас ингэж зөв дуудлагатай уншаад ингэж хэлж чадахгүй, түнд яалтчгүй ингэж тусламж хэрэгтэй болсон. Аав ээжээсээ тусламж гуйхаар шийдсэн. Ингээд өдийг хүртэл бол ажилласаа гарсан 2-3 жилийн хугацаанд бол ингээд аав ээжтэйгээ бас хэцүү харилцаатай тий. Аав ээж нь ингээл ер нь л таарлтгаараа хэрэлдчих гээл модалцчих гал ийм л байдалтай байсан. Гэхдээ ингээд Симуд кино урлагийг жүжигчнийг өөрийнхөө карьер болгоод өмнө нь бол зүгээр ингээд хоббигоороо үзээд алдъя гэдэг байсан бол одоо жинхнээсээ мэрэгжил болгоод ингээд явж байгаа шүү гэдгийг аав ээжтэй харуулах бас боломж юм байна. Канадын үндэсний телевизээр гарах цувралын гол дүр болсон гэдгээ бас аав ээжтэй харуулах тийм боломж юм байна гэд тэгээд аав ээжээс тусламж өгсөн. Тэгээд аав ээж нь бас зөвшөөрөөд ялангуяа аав нь ингээд орой болгон видео кол хийгээд уцаар яриад ингээд
яаж тэр нөгөө нэг хятадаар бичсэн үгнүүдийн зөв унших уу, зөв дутах уу гэдэг дээр нас тусалж байсан юм байна. Тэгээ нэг өдөр тэгж цаг гар уцаар ярьсныхаа дараа аав нь юу гэж хэлсэн бэ гэхээр сайн унтаарэ, хитрхи ядарч болохгүй шүү гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ өдийг хүртэл Симо даав чинь ийм үг хэлэх байтугай хайртай шүү ч хийж юусээ хэлж байгаагүй анх удаа ийм халуун дулаан үг хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд уцаа тавьсныхаа дараа Симо бүр ингээд итгэж чадахгүй ийм үг сонсчлоо гэж үдэ гэд ингээд зөндөө удаа ингээд уйлж бас суусан гэж байгаа. Энэ үеэс эхлээд ер нь бол харилцаанд баг багаар сайжирч эхэлсэн. Аав ээжин ч гэсэн ингээд Симог ямар хичээж байгааг нь мэдэрч эхэлсэн. 2015 онд энэ Blood and Water гээд Канадын үндэсний телевизээр цацагдах энэ онлайн ангитай цуврал нь гарсан. Энэ цуврал нь гараад Америкт ч гэсэн бас тодорхой хэмжээнд танигдаад эхлэнгүүт за одоо би нөгөө нэг Америкийн зах зээлд хөл тавих мөрөөдлөө ер нь нэг үзээд алдах юм шүү гэд. Тэгээд нэг шөнө суужгаад бас л нийтээс хайж агаад Аз жүжигчдийг төлөөлдөг ийм 25 Америкт байдаг агентийн имэйл хаягийг олонгуудаа тэднэр лөө хүн нэг тус бүрлөө ингээд имэйл бичсэн байна. Тэгээд ингээд имэйл бичээд ингээд өглөө боссон чинь ганцхан хүн ингээд хариу бичсэн байсан. Крис гэж залуу байсан. Хойлоо уулзаад үзье гэдгсэн байсан. Кристтэй Лос Анжелест энэ бол уулзахаар шийдсэн. Очоод хамаг байдаг мөнгөө шавхаад онгоцны билет аваад тэгээд очдог. Тэгээ очоод Крис юу гэжсэн бэ гэхээр за ерөөсөө би чамд юу ч амлахгүй, ерөөсөө амжилтанд хүрнэ ч гэж хэлэхгүй. Надад бол зөндөө олон ийм том амжилттай явж байгаа жүжигчид байна. Ач холбогдлын зэрэгээрээ бол одоо хамгийн чухал хүмүүс бол тэднэр байна. Чи бишээ. Гэтэ яг боломж олох юм бол би чам руу холбогдно гэж хэлсэн. Тэгээ бас нэг том асуудал нь болохоор Канада иргэншил байсан. Канада иргэншилтэй ингээд туристийн жуулчны визтэйгээр чи Америкт бол ажиллаж болохгүй. Тэгэхээр энэ визнийхээ асуудлыг чи шийдэх хэрэгтэй гэж хэлсэн. За тэгээд баг зэрэг сэтгэл гонсгор буцаа Торонтодоо ирээд Канадад ирээд одоо жүжигчнийхаа карьерийг бас ингээд үргэлжлүүлээ хөөсөн. За энэ үед бол нэг бас театрын жүжигч тоглож байгаад Канадын олон нийтийн телевизээр гарах нэлээд том сувгаар нь гарах Kim's Convenience гэдэг онлайн ангит цувралын сонгон шалгаруулалт болох гэж байгаа талаар мэддэг. Энэ Kim's Convenience нь нөгөө нэг Netflix дээр бас байт юм байлээ. 5 сезон гарсан. Бас алдартай нэлээд нөгөө нэртэй юм цуврал юм байлээ. Би өмнө мэдж байгаагүй. Сая бас энэ номыг уншсныхаа дараа үзэж үзсэн чинь бас хөөрхөн нийтдээ цуврал хэлээ. 5 сезон гараад тэгээд Netflix дээр тавигдсан гэдэг бол бас нэлээд нөгөө нэг олонд хүрсэн гэсэн үг. За тэгээд энэ цувралын бол тухайн үед нь сонгон шалгаруулалт болж гинэ гэдэг ийм зүйл сонссон. Тэгээ энэ сонгон шалгаруулалтанд ингээд бэлтэж авах хугацаанд бас Taken гэдэг нэртэй бас нэг онлайн ангит цувралын жижигхэн дүрт Симо тэнцдэг. Тэгээд энэ Taken гэдэг цувралт болохоор Симо ганцаараа Канада иргэншилтэй бусдын дандаа ийм Америкийн жүжигчд байсан. Тэгээ Америк жүжигчд болохоор айгүй өндөр цалинтай. Симо ганцаараа Канада иргэншлээсээ болоод баг цалинтай ийм төсөл байсан. Цуг ажиллаж байсан нэг өнгөт арьстай жүжигчний хэлэхтэй болохоор одоо ингээд бидний үе эхэлж байна. Тэгэд өмнө дандаа цагаан арьстай жүжигчд алдартай байдсан бол одоо өнгөт арьстай Аз хүмүүс бас нэлээд боломж гарч ирж байгаа шүү. Чи нэлээд зөрөгтэй байх хэрэгтэй, зөрөгтэй хөдлөх хэрэгтэй шүү гэж зөвлөжсэн. Симо яг энэ жүжигчтэй ярьсныхаа дараа зориг ороод Америкийнхаа агенттэй Крис гэж залуу руу холбогд. Нөгөө визнийхээ асуудлыг хөөцөлмөр байна гэж хэлээд өмгөөлөгчнтэр аваад нэлээ хөөцөлж хэлсэн. Нөгөө сайн ярьжсэн Kim's Convenience гээд Канадын одоо цувралтай болохоор тэнцэж чадсан. Тэгээ ингээд Taken болон Kim's Convenience гээд хоёр том цувралт зэрэг ингээд ажиллах юм боломжтой болсон. Тэгээд олон цагаар амралтгүй ажиллана гэсэн үг. Симогийн хувьд бол энэ огт асуудал байгаагүй, маш тийм жаргалтай зовлон байсан. Хизээч юм завгүй байж үзээгүй. Яг энэ хоёр цуврал зэрэг тоглож байхдаа болохоор жишээлбэл Kim's Convenience дээрээ өглөө 5 цаг 30 минутаас очоод орой 6:30-ад тардаг. Шууд ингээд автобусаар нөгөө Taken гэдэг дараагийнхаа цуврал дээр очингуудаа 6:30-аас эхлээд шөнийн 3 хүртэл ажиллаад тэгээд гэртээ очингуудаа нэг хэдэн минут нүдэ амраад нүдийнхаа хорыг гарангуудаа дахиад өөрийн жингээр Kim's Convenience зураг авалт руу явдаг. Ийм маш тийм завгүй хуваараар ажиллаж исэн. Аав ээж нь болохоор хүүгээ энэ Kim's Convenience тоглож байгаад нь бол бүр маш баяртай байсан. Одоо амьдралтаа анх удаа хүүхдэрээ гэж бахархаж тэ найзуудтай бардамдаж ярьдаг. Бүр гэртээ 90 инчийн том зурагт аваад ингээд тавьсан. Гэрийнхаа нэг хэсгийг кино театр болгоод тогтчулсан. Тэгээ найзуудаа 7 хоногт нэг удаа ингээд Kim's Convenience-ийг цугтаа үзэх гэж ингэж дууддаг. Тийм хүртэл ингээд болцсон байсан. Тэгээд
аав ээжтэй их одоо Симгийн харилцаа ч гэсэн нэлээд дээржиж эхэлсэн гэсэн үг. Тухайн үедээ бас нөгөө нэг Kim's Convenience нэлээд амжилттай алдартай явж байсан болохоор Америкийн визэн бүтээд тусгай ур чадвартай гадаад иргэн гэдэг ийм визээр ажиллахыг нь зөвшөөрсөн байгаа. Одоо төлөөлөгч агент нь ч гэсэн Симэг ямар авиастай, ямар потенциалтай жүжигчин бэ гэдгийг харсан болохоор энэ удаад бол одоо маш их ач холбогдол өгч өөрийнхөө цагийг бүрэн зарцуулж Америкт жүжигчнийхаа карьерийг хөөхтөнд тусалж эхэлсэн. Тэгээд Америкт хөл 50 хэдхэн 7 хоногийн дотор бүх ингээд хуваар нь дүүрсэн, баахан ингээд сонгон шалгаруулалтанд оролцох, янз бүрийн кино продюсеруудтай уулзах энэ төр гэсэн юм завгүй амьдралын хэмнэл хэв маяг хийсэн байгаа. За тэгээд Америк руу нэлээд их явж ирсэн мэдээж LA, Лос Анжелес руу ерөөсөө өөрөө ярьсан тэр 2016-аас 18 оны үед бол ерөөсөө маш олон удаа явсан. За тэгээд заримдаа 7 хоногоор заримдаа бүр ингээд сараар хүртэл ингэж явдаг байсан. За тэгээд Америкт очиод аудишнд ороод нэг сонгоо шалгуулалтанд орж байхдаа бараг эхнийхээ сонгоо шалгуулалтанд дээр бараг ер нь тэнцсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд эхнийхээ сонгоо шалгуулалтанд дээр сайн байна гэд яваад тэгээд энэ болохоор HBO гэж кино студиос гаргаж ирсэн. Бас нэг тийм олон ангит киноны сонгоо шалгуулалтанд тэнцээд тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь тэд нар хэнийг Симэг Kim's Convenience-тэй олон жилийн гэрээтэй байна гэдгийг мэдсэн учраас бид нар энэ ингбэр байна тийм гэрээгүй хүнтэй олон жилийн гэрээгүй хүнтэй ажилламаар байна гэд болцсон байгаа. Тэгэхээр ерөөдөө ингээл анхныхаа сонгоо шалгуулалтан дээр очингуудаа бараг тэнцсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь амар дажгүй юм биш үү те. За тэгвэл дараачих нь угаасаа гараад ирэх хэллэгдэ гэж бодож исэн боловч яг санснаар нь болоогүй. Бараг 2 жилийн хугацаанд айгүй олон зүйлүүд нааш цаашаа болж оролцсон маш олон зүйлүүд дээр сонгоо шалгуулалтанд орсон. За тэгээд тэр агентийн хүн Крис нь нилээг тусалсан боловч ерөөсөө болохгүй л яваад байсан. За тэгээд United Talent Agency гэдэг UTA гэдэг баян тийм агент байдаг. Бас Лос Анжелес Холливуудад хамгийн том агентд орох хүнтэй хүртэл ингэж тэдний хүнтэй хүртэл ингэж уулзахад бол татгалзаад бид нэр угаасаа Аз хүн авцсан байгаа ч гэдэг юм уу тий. Зэгээ явж байсан. За тэгээд тэр үсэгт нь бас нэлээ олон тийм Америкт тий Холливуудад зар шилжүүлгаанд орох зүйлүүд тий мөн зарим жижиг дөрүүд студиуд дээр таарч байсан боловч зарим нь бүр нөгөө нэг сонгож шалгуулалтанд тэнцчээд зураг авалтаа эхлэх гээд өөрийнхөө өрөөнд ороод хувцас сольж байсан тийм үе хүртэл таарсан байхгүй юу. Гэсэн чинь тэнд гол асуудал нь юу асан бэ гэсэн чинь нөгөө нэг авсан визнийх нь асуудал O1 гээд O1 гэдэг визтэй түрүүний дэг ярьжсэн тэр виз гэсэн чинь зарим студиуд болохоор зарим киноны хүмүүс болохоор тийм визтэй хүмүүс авахгүй гинэ гэдэг тийм юм тавьсан. Тэгээд тэр визтэй хүмүүсийг болохоор заримдаа авахар ингээд бас ингээд асуудалтай болдго юм байна л да студийн хувьд. Тэгээд тийм байдалтай хүртэл олон шалгаруулсан хэрнээсээ буцаагаад ажилдаа орж чадахгүй тэр зүйл хэрэгжилж байсан. За тэгээд ингээд тэр үед нь бас нэлээд бас л ингээд өсгөл бас ингээд хэцүүтэй. Гэхдээ яг ингээд гүрийгээл яваад хийгээл яваад байсан. За тэгээд явж байвал нэг бас нэг зүйл нь болохоор Crazy Rich Asians гэдэг кино байдаг да тий маш алдартай бас нэлээд хит болсон киноога галзуу баян Азууд гээ тий тэр киноны найруулагчтай хүртэл уулзаад ер нь бол бүтэх юм байна. Гол дүрийн залуу байдаг. Тэрний залуугийн дүрд бас найруулагчтай уулзаад явж исэн гэсэн чинь тэрнийх нь оронд Малайзаас тийм телевизийн хөтлөгч тийм баг мэддэхгүй тэр залууг тоглохоор болсон ингээд сонгоо шалгуулсан. Гэхдээ өөр дүрэн өдр гэдэг ингээд хайгаад байжсэн боловч арай л болохгүй байна гэж тэгээд тэрнээс хүртэл ингээд мултарч исэн. За тэгээл ингээд ерөнхийдөө ингээд баг 2 жилийн турш те Kim's Convenience нь бол ингээд яваад байгаа. Тэр нь бол ингээд жил болгоноор багаар сунгагдаад яваад исэн. За тэгээд гисэн чинь тэрнийхэн дараа нь тийм болохоор тэр нь бол ингээд яг өдөр тутмын амьдралынхын зардлуудыг нь бол ингээд төлөөд яваад байгаа юм л да баг зэрэг цалинтай. Гэхдээ баг ингээд 2 жилийн хугацаанд Америк болон Канадад ерөөхдөө шинэ юм ерөөсөө авч болохгүй, шинэ ажил олдохгүй байсан. За тэр үеэр нь бол ерөөхдөө бас сэтгэл санааны хувьд бол ер нь бол downward cycle spiral буюу ер нь ингээд байнга л ингээд юу буруу болчихвол яагаад буруу болчихв гэл ингээд ер нь
хийжсэн тэр сонгоо шалгаруулалтан дээр хийжсэн юм болгоно ингээл бодоол те энэ дээр нэгчгүй яа тэн дээр нэгчгүй яа гэл ингээд маш тийм хэцүү байдалтай бас нэг хэсэг байсан. За гэхдээ бол ингээд ерөнхийдөө ингээд ойлгоод те Лос Анжелес Холливуудад ингээд алдартай жүжигчин хүртэл кинон ингээд маш талартай болсон хүн хүртэл ингээд Uber Eats те такси хийгээ явж байдаг те. Тийм болохоор ерөөсөө өмнө нь болсон зүйл бол ерөөсөө амар чухал биш. Жүжигчний хувьд бол дараагийн кино гэдэг нь бол дараагийн хит гэдэг нь бол амар чухал юм байна гэдгийг бас ерөөхдөө ойлгож явж байсан тийм үе байгаа. За тэгээд түрүүн өдөөг хэлжсэн Kim's Convenience нөгөө нэг 2017 онд Netflix дээр тавигдсан. Одоо Netflix дээр та бүх үзэж болно. За тэгээд Netflix дээр тавигдаад бас ерөөхдөө бол нэлээд тийм дэлхийд хит болж байсан тийм кинонууд байж байсан. За тэгээд нэг зүйл нь жоохон сэтгэл дундуураас нь болохоор Kim's Convenience сүүлийн сизнүүд нь болохоор Аз дөрүүдийг ер нь багасгаа тэгээд Аз биш дөрүүдийг бас нэлээд гаргаж ирсэн нь бол өөрийнх нь хувьд бас сэтгэл бас жоохон дундуур байсан. Бусад хүмүүс ч гэсэн бас тэгж бодчихсон. За тэгээд ингээд тэр үедээ ерөнхийдөө явж байхдаа Холливуудын 2 жил болж байхдаа ер нь юу болсон бэ гэхээр Холливуудад ер нь Аз гаралтай Америкчуудын community гэж байдаг те нийгэм тэр бүлэг хүмүүс гэж байгаа. Тэднэртэй ер нь маш сайн networking гэж маш олон хүнтэй ер нь танилцсан. Яг л ерөөсөө Аз гаралтай Америкчууд гэсэн үг. Тэгээ тэрний нэг нь болохоор Ken Jeong гэдээ бас алдартай тийм жүжигчин байдаг. Тэрнтэй анх удаа ингээд 2017 онд танилцаад өөрийгөө хэлж байгаа юм л да. Тэр хэцүү үед яг тэр 2 жил хэцүү үед Ken Jeong гэдэг энэ жүжигчин бол миний ганц нөгөө нэг хонглын үзэрд харагдах гэрэл байсан. Тэрхүүн л миний амьдралд гэрэл гаргаж өгсөн. Тэр ерөөсөө маш юуч бүтэхгүйсэн тэр үе байсан. За тэгээд сүүл рүүгээ нэг хүнээр нь танилцлаа, дараагийн нэг хүнтэй танилцаал. Тэгээл ер нь ингээл Аз гаралтай Америкт байдаг жүжигчдийн нийгэмд бол баг бүх хүнтэй танилцж ирсэн. Сүүл рүүгээ өдөржингөө өөрийнх нь цагийн хуваар нь бол өстой бүх хүнтэй уулзаал өстой 7 хоногийн хуваар нь бүр хүнтэй уулзаал хүмүүстэй яриад ингээл явдаг болсон. Тэгээд тэрний нэг хэсэг нь бол Wong Fu гэдэг YouTuber-ийн дээр үед байдаг гэсэн юм. Одоо хүртэл байна лээ. Тэр YouTuber-үүдтэй хүртэл ингээд уулзаад тэгээд Аз ер нь яагаад юм Asian American YouTubers гэж байхгүй Аз гаралтай Америкийн YouTuber хийдэг хүмүүсээ бүр entire team экосистем байгаа танилцуулаад тэрэнд ингээд жижиг хэмжээний кино зураг авалтанд орох уу гэд 2018 он мэдээж орё гэдэг маш их баярлал. Тэгээд эндээс ер нь ингээд ойлгож авсан яг энэ 2 жилийн хугацаанд бол айгүй их тэр community-д орж ирсэн байгаа юм л энэ нийгмийн харилцаанд ороод тэгээд гисэн чинь Аз гаралтай Америкчууд бол ингээд Америкт Америк байдаг тий. Тэгээд ингээд бодоод ирсэн чинь ер нь иммигрант буюу одоо цагаачлж ирсэн хүмүүсийн тэр дүр төрхийг бол Холливуудын кинонод бол ерөнхийдөө ингээд төлөөлж явахтан чадахгүй байна гэдгийг ойлгосон байгаа юм. Жишээлбэл одоо ингээд Аз гаралтай ч эхэлдэг одоо цагаачаас ирсэн хүмүүс юм бол угаасаа өөрийнхөө ингээл хүүхдүүд нь ингээл Америк сургуульд явангууд нь ээж аав нь болохоор ингээл кимчи ингээл хоолнд нь хийгээл те эсвэл нөгөө өөрийнх нь нутгийнхаа хоол ингээл хоолнд хийнгүүд цагаан арьстай хүмүүс тэр нь юу вэ ярьдаг ч юм уу те тийм зүйлүүд маш тохиолдог. Тэгтэл тэрийг бол Холливуудын кино бол хизээж гаргадаггүй гэж байгаа шээ те. Эсвэл ингээл ээж аав нь англи хэл мэдэхгүй учраас хүүхдүүд нь англи сайн мэддэг учраас бүх газар тийм эмнэлэг хуульч муулч тэр дандаа орчуулагч игээд явдаг. Тэрийг бол Холливуудын кинонд гаргадаггүй. За тэгэл нөгөө энэ бол сонгодог шээ тий. За ээж аав нар болохоор нэг dishwasher нөгөө аяг тав угаагч машин ерөөс хэрэгэлдэг. Тэрнтэйгээ юу хэрэгэлдэг вэ гэсэн чинь ингээд хатаагч шиг хэрэгэлдэг. Гараараа бүх юм угаадаг. Энэ аяг тав угаагч машинд итгэдэггүй те. Тэгээд бүх юм гараараа угаадаг те. Тэр бол ерөөсөө эртний үзэгдэл хахад тэрийг бол ингээд Холливуудын кинонд нэг ч гаргадаггүй те. Аз хүмүүс бол эсэргээрээ тийм pub тэ Irish pub дээр хахаа орно бобо гэлтэй нөгөө YouTube үрэлттэй цай байдаг штэ тэр мэрийг уудаг те эсвэл матча эдэр уудаг тэр мэрийг бол ингээд Холливуудын кинонд гаргадаг үеийг мэтлээ ингээд олон зүйлүүдийг Холливуд бол ерөөсөө Аз хүмүүсийг те иммигрантуудыг төлөөлж чадахгүй гэж ойлгосон. Тэгээд илүү өөрөө энчээ ойлгоод ер нь Азуудын эсрэг тийм бас одоо арьс өнгөний үзэл бас байдсан байна гэдгийг хүртэл мэдээж авсан. Тэгээд 1882 он хүртэл те хятадуудыг ингэж ерөнхийдөө ялгарлан гатуурхдаг тийм хууль хүртэл батлагдчихсэнийг хүртэл ингээд өөрөө ярьсан байгаа. Тэгээд зөвхөн Америк гэлтгүү Америк биш те Канада, Австралид ч гэсэн Азуудын эсрэг те тиймэрхүү яг ингээд бүр харуудын эсрэг шигтэй гэж амар нөө бие хүчирхийллийн тийм юм гаргадаггүй болооч сэтгэл санаа ч юм уу эсвэл нэг соёлын хувьд бас ингэж нэлээд тийм ялгарлан гадуурхаад байдгийг гэс өөрөө ингэ ойлгож мэдэрсэн. За тэрнээсээ бол болоод ер нь би бол
энэний төлөө тэмцэх хэрэгтэй байна. Өөрийнх нь ч гэсэн тийм сошиал медиагийн дагагчд нь их болсон тийм байсан учраас өөрсдийнх нь дээр дагагчд нь бас Урайлия гэдэг зүйлүүдийг гаргаад тэр хөдөлгөөнд бас нэлээд оролцож ирсэн. За тэгээд энэ тухай маш нээлттэй байдлаар ярьж ирсэн. Тэгээд түүнээс ч болоод ерөөхдөө ийм хойд Америкийн сургуулиудад очиж яриа хийх, жишээлбэл Канада, Америкийн сургуулиудад очиж энэ энэ Asian Pacific гэдэг байдаг шүү дээ. Аз гаралтай хүмүүсийг тэдрийг төлөөлсөн яриа хийх тий. За тэгээд тэрийг нь төлөөлсөн сургуулиуд дээр очиж одоо бүр компаниуд дээр очиж хүртэл сургалт хийдэг. Тэг яагаад энэ юу гэдгийг сургалт хийдэг. Тийм зүйл болж ирсэн. Тэгээд Аз гаралтай хүмүүс ч ихэвчлэн нэг ажиллал хий гэдэг шүү дээ. Элдв бэрлийн бити оролцоотой. Ерөөсөө л ингээл толгоо өндөлөхгүй ажиллаа хий те. Бити ингээд ховж яриад ингээд цаашаа их юм яриад энэ наач ерөөсөө хамаагүй те. Өөрийнх нь аав нь ч гэсэн бас аав ээж нь тийм улс төрийн үзэл байхгүй те. Ажиллаа л зөвхөн хийдэг тийм хүмүүссэн байхгүй. Тэгээд тэр нь болохоор илж байгаа юм л да. Тийм байх хэрэггүй. Одоо бид нар бол энэ иммигрант гаралтай хоёр дахь хүмүүс нь тийм энэ төрж өссөн хүмүүс байгаа байхгүй юу. Тэг удаан амьдарсан хүмүүс. Тэгэхээр тийм биш. Өөрсдийнхөө харин эсрэгээр Аз гэдгээрээ бахархаж Аз гэдгээрээ илүү сайн тал гэж авч үзэх хэрэгтэй гэж ингээд яг ингээд амар завгүй үед явж исэн. Тэгээд явж исэн чинь 2018 оны сүүлээр Black Panther гэдэг зөвхөн хар харстай өнгөд арьстай хүмүүс тоглосон кино хит болдог тий. Амар том хит болоод ерөөсөө цагаан хүмүүс заавал кинон тоглох албагүй маа гэдгийг харуулж эхэлдэг байгаа. За тэгээд яг энэ үеэр нь тэгсэн чинь бас нэг студиэс нь болохоор Аз гаралтай тийм Marvel тий hero тийм баатраатай кино гарах болдог. За тэгээд тэрэн дээр нь Аз хүн мэдээж сонгох шалгуулттай Жангшигээ тий гарах гэж байна гэдэг тийм хуцуу яриа сонсч байсан. За тэгсэн чинь Крис нэг тэр чинь сонгол шалгаруулалтанд нь орох тийм боломжийг авдаг. Тэр үед нас ингээд өөрөө Симю ингээд жоклж байсан юм байна л да. Twitter дээр ингээд хотлоо нарган маягаар тий Marvel-ыг таглал. Өөч надтай ярихгүй мó Жангшига яриач тэгэж мэгэл тэгэл тэр үед тоглоол өнгөрчээсэн юм байна л да. Тэгэл амар завгүй нэг энэ үйл ажиллагаанд оролцоод нэг бүр ингээд том тийм ивентэд нар зохион байгуулах га. Тэгээд тэр амар завгүй үедээ нэг сонгон шалгаруулалт чинь ингээд камераар ингээд бичээд тэгээд ингээд дүрсээ видеогоо явуулдаг юм байна л да. Тэгээд явуулсан тэгээд хизээ явуулснаас бүр марцсан. Айгуу завгүй тэр Азуудын эрхийг хамгаалах хөдөлгөөнд оролцсон явж байсан учраас тэгээд явуулсан байжсэн чинь гівгээд нөөд нь уцтаад өхрөөд ирээ дахиад нэг биеэр сонгон шалгаруулалтанд оролцох хэрэгтэй боллоо гэд тэгээд бүр анх бүр ингээд шоконд ороод нэрээ юу гэ тэгээд өөрөө шоконд ороод за тэгээд тэгсэн чинь яг нэг өөрийнх нь зохион байгуулсан Азуудын Аз гаралтай хүмүүсийн төлөө санд мөнгө босгох зорилттайгаар том хүмүүхэл Аз гаралтай алтартай хүмүүсийг ураад жүжигчд, дуучид, саксофон бөгчд, Jeremy Lin гэдэг NBA-ийн тоглогч эдрийг урьдсан. Тэгээд ийм зохион байгуулалттай зүйл хийгээд ингээд явж исэн чинь нөгөө нэг сонгон шалгаруулалтанд явуулсан юм тэнцээд бүр дараагийнх нь юм энэ ярилцлаганд орохоор тий танхим сонгон шалгаруулалтанд орохоор болдог. За тэгээд өдрийн арайчраа гэж өөрчлөө. Тэгээл яг энэ үеэсгэлэл ер нь ингээл овоо юмнууд нь болоод амар завгүй болоод бас нэг кино байдаг Fresh Off the Boat гэдэг бас нэг дан Азуудын тоглосон кино байдаг. Тэрэнд дүр аваад за тэгээд өжсэн бас нэг Сан Францискод нэг жижигхэн кино хийх болдог. Тэрэнд бас дүр аваад тэгээл сүүл рүүгээ бүр ингээл том сургуулиуд дээр очиж яриа хийдэг болол UC Berkeley дээр яриад Boston College дээр очиж яриа гээл бүр Harvard дээр хүртэл очиж яриа гээл тэгээд ээж аавда би Harvard дээр очиж өөрийнх нь түүхийг ярина гээл яриа хийсэн чинь чамайг бүр Harvard дээр урьсан юм уу гээл бүр тий гайхаал бүр амар хүүгээрээ бахархаал тийм байдалтай байсан. За тэгээд ингээл энэ Marvel-ийн тэр Бат үлгэрийн баатартай тэр кинон дээр тоглоод за тэгээд тэр нь болохоор сүүлрүүгээ дүр аваад хамгийн сүүлд нь тий уцаар ингээ нөөжин Kim's Convenience дээр ингээл ажиллаа хийж байгаа штэ тий айгүй ажлын этиктэй ажиллаа хийж байгаа дундуур ерөөсө уцаа автгүй тэгсэн чи Крис залгаал тий Крис залгаал яриад 2 3 удаа залгаал энэ над яац юм бол аймаа л хэрэгтэй маа гэсэн чинь шууд уцаа аваад хизээ Лос Анжелес ирж чадах юм хамгийн хооронд хизээ ирж чадах уу гэж шууд асууад тэгээд ингээд Marvel-ийн дүрийг энэчнээс ингэж авдаг байхаа тэгэл одоо тухайн кино гарсан тэрний дараа дахиад Marvel-ийн кинон амжилттай болсон одоо бидний мэдих
Барбин дээр бас тоглосон байгаа. Сая дээгээлсэн Jennifer Lopez-тэй дахиад нэг кинонд тоглосон. Тэгэд ер нь бол ингээд ном маань ер нь дууссан байгаа. Ингээд төгсдөг. Тэгээд яаж ингээд Азуудын төлөө ингээд гараад тэ Аз хүмүүсийг төлөөлөхийн төлөө Холливуудад Аз хүмүүс кул шиг гэдгийг харуулахын төлөө гэж нэлээ яваад энэ ном маань ингээд дуусдаг байгаа. Түүнээс хойш ингээд ер нь бас амжилттай бас явж байгаа. Тийм жижигч байна. Тийм тэгээд нөгөө сая амар сэтгэл готролтой байх үедээ бас өөрийг нь зоригжуул босгож ирсэн нь нөгөө нэг зөвхөн өөртөө ингээд санаа зовоод байх биш. Ингээд өөрөөсөө илүү том зорилгын төлөө бичих юм бол улам их хүч авсан, зориг авсан гэдэг хичээсэн шүү дээ. Азуудын төлөө, тэр community-ийнхаа төлөө ингээд идэвхтэй байжсэн нь бас Симуд аягүй хүч болсон болов гэж бодсон. Тэгээд бас нөгөө нэг сонсогчд маань сонсож байгаа бол ийм амар нөгөө нэг аав ээжтэйгээ яаж ингэ эвлэрч чаддаг байна тий. Ингээд аав ээж нь ер нь ийм ингэж амар хүчрхийлжсэн нэг номдоо бичгийг бас зөвшөөрдөг юм байх та гэд бодож ивэл зөвшөөрсөн юм байна. Тэгээ яагаад зөвшөөрсөн бэ гэхээр аав ээж нь бас ингээд харамстай юм байна. Хүүхдээ ингээд өсвөр наснд нь уучраа олохгүй зөө сэтгэл готрол оруулаад тэгээ мэрэгжил сонголтонд ч гэсэн буруугаар нөлөөлөөд тэгээд олон аав ээжийг эндээс бас сургамж аваасай гэдэг үднээс гээд аав ээж нь хичнээн хэцүү байсан ч гэсэн өөрсдийнхөө тэр муухай дурсамжийг хүүгээ бичгийг зөвшөөрсөн юм байна. Бүр ингээ өөртөө ярьцлага өгсөн юм байна. Симүү аав ээжтэйгээ яг сууж байгаа олон цаг ярьцлага хийгээд хятадх амьдралыг нь яриулаад Канадад ямар одоо зов зүдэрчиж өөрийг нь авчирсан талаар ингээд бүгдийг яриулаад тэгэж бас аав ээжтэйгээ зүг битсэн юм байна. Тэгээд өвөө эмээгэж ихсэн аягүй их дурсан байдаг. Өвөө эмээ нь Шанчи гээд кинон гарахаас нь өмнө харамсалтай нь хоёулаа өнгөрцөн, өөд тулцсан. Тэгэхээр өвөө эмээдээ ингээд киногоо үзүүлж чадаагүй нь бол амар харамсаар байсан. Тэгээд өвөөгөөсөө бол ингээд би өөрийнхөө энэ жоохон ч гэсэн ухаантай байдаг бол тэрийг би өвөөгөөс авсан байх. Хүнлэг эндрэнгүү сайхан сэтгэлтэй зан надад байдаг бол би нэг эмээгээс авсан байх гэд өвөө эмээгээ бол яг аюу тийм өөрийг нь хүн болгосон хүн гэж боддtiin билээ. Энийг бас уншиж агаад тий ийм хүүхдэд ийм нөхцөлгүй хайр гэдэг зүйл ямар их чухлыг бас бодсон. Симүү бол яг л бидний үеийн хүн байгаа байхгүй юу? 80 оны тий. Тэгэл одоо бидний үеийн хүн одоо ямар мундаг юм карьертай амжилттай явж юм. Гэтэ бүр ингээд 0-оос эхэлсэн байгаа байхгүй. Мэргэжлээ бүр оронгоор нь өөрчлөөд аягүй зөрөгтэй 0-оос эхлээд ингэж одоо амжилтанд хүрсэн яг одоо хойдлогын шалтгаан нь бол яалтчгүй. Одоо олдсон боломж олгоныг ингээд зуураад нэг зорьсон зүйлтэй бол тууштай явдаг. Тийм хастлаар тий зүгээр суудаггүй бүх боломжийг ингэж ашигладаг. Нар нэг мөнгө ч юм уу, эсвэл таньдаг хүн ч юм уу, эсвэл юм мэдлэг, туршлага, авьяас ч юм уу, тийм зүйл гэхээс илүү бүгдийг ингээд өөрөө бүтээсэн. Тэгээд Холливуудад бас Азуудыг маш хүчтэйгээр төлөөлж эхэлж байгаа ийм дүр байна. Номыг уншихад бол бүр үнэхээр гоё эсэн. Номоо яасан ч мундаг бичсэн. Тэгэхээр тэр нэг үгийн хүчтэй би ингээд утга зохиолоор тийм юм бүтээх, шин зүйл бүтээхтэй, авьяастай гэд тэгж бичсэн байсан шүү дээ. Тэр нь бол үний юм шиг санагдсан. Тэр нь бүр нөгөө нэг бага ангид нь ахтан те тэр нөгөө сонгож багш нь хүртэл ингээд ойлгоцсон харцсан байсан те инженер болохгүй хүн байна артист хүн байна гэд гарч ирсэн. Үнэхээр тийм inspiring гоё байлаа. Урам авахар тийм түүх байлаа. Хүн өөрөө хичээл болд юм байна. Үетэйг нөгөө нэг юм амир иммигрантуудын хэцүү сториг ярина гэж бодсон байсан чинь биш болсон. Тий. Иммигрантуудын айгуу гоё мурам өхөр баг гадагшаа явж цагаачл гэж хэлээд байгаа юм шээ тий. Харин тэ баг болноо л гэж хэлсэн шүү дээ. Хүүхдүүд чи ийм гоё болно шиг гэх гээд амшаад. Шал өөр өнцгөөс нь ингээд монголчин гоё штэ иммигрант амир хэцүү гэдэг уг нь бит гоё тэгэж бодож ном сонгосон чинь. Тий. Гэтэ яг нөгөө яг ном битээр бол одоо бүх зүйлээ тий ингээд гаргаж бас ярьж юусэн амтсангүй л дээ. Ингээд цаг нь хэтрээд ярьж байгаа ч гэсэн номыг унших юм бол бүр үнэхээр тэр аав ээж нь ямар их зовж исэн, мөнгөгүй ядуу зүдүү ямар хэцүү байсан. Тэгээ Симбү ч гэсэн ямар их сэтгэл готролтой байсан. Тэгээ тэр бүх зүйлийг нь бол ингээд хууц салганд бүр ингээд хайлайт хийгээд л амар бүр айгүй их юм байсан. Тэгээд унших юм бол бас амар мэдрэгдэн уг нь бол тэг миний нөгөө нэг бид нар ч нөгөө нэг номоо бичих гээд мемо хийдэг штэ тий. Миний мемо энэ удаа 33 хуудас болсон. Пөө.
Харин тийм их нөгөө яг дээгээснээр бүр унших болгоод ингээд энэ амар чухал гэж бодмоор ярмаар байгаа зүйл маш их байсан. Тэгээд гоё бүр ингээд хамаж шимэн яриад цаг 45 минут болчлаа. Өмнө нь ерөөсөө мэддэггүй байсан. Одоо баг гин залгаас болоод Kim's Convenience-ийг нь үзлээ. Тэр Jennifer Lopez-тэй киног нь эхлүүллээ. Одоо тэр Шанчиг нь олоод үзчихвэл тэгээд тэр нь айгу гоё стори байна. Тэгээд та нар ч гэсэн заавал уншаарай. Айгу гоё бас ном байна тий. Гоё бичигдсэн. Ерөөсөө үнийг залхаахааргүй. Тэгээд бас нөгөө нэг аудиобук байгаа гэсэн. Аудиобукээ өөрөө уншсан байна л да. Тийм нэг хөлбөр байгаа гэж сонссон. Тэгээд тэн дээрээ бүр ингээд эмээ өвөөгийнхаа талаар ярьдаг ч юм уу. Эсвэл тэр өсвөр насны аав ээжтэй янз бүрийн хэрүүл зодоноо ярихтаа ч юм бүр ингээд хоолоо зангираад яг ойлгож байгаа юм шиг болдог гэсэн шүү. Тэг би бүр номоо уншиж дуусчаад аудиобукийн сонсдог гэж бодсон. За тэгээд энэ гоё номоо энэ бүргээд босгоё гэж бодож байна. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө уламжлалсаараа спонсороод урдъя. Quality for your health made in Germany. Таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэдэг Think Pharma. За тэгээд та бүхэнд энэ гоё ном маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай.